Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Бүхий алдар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяад Баянгол дүүргийн спорт хорооны дарга Монгол улсын харцаг Гэлэг жамсын Батбаяр найз маань хүрэлцэн ирээд байна. За найз маань тэгээд сайхан аварч байна уу? Сайхан танасаа аварч байна уу? Би намхан маань ажил үйлсэн сайн байна. сайхан байна. Танаа хэд бас их сайхан барилдаад л Тийм. бүх төрлөөр одоо спорт хороо гэдэг чинь олимпийн бүх төрлөөр л байгаа шүү дээ. Тэглгүй яг манай дээр ч одоо хүүхдүүдийн секс дугуулангууд хичээлж байна. Тэгээ бас үндсэн чиг үүрэг ажлын зорилго маань Баянголын ард иргэдийнхээ биеийн тамир спортоор хичээлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, ард иргэдийг биеийн тамир нийтийн биеийн тамир спортоор хичээллүүлэх, уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулах гэх ийм ажилтай л хөдөлж. Хон гараад чөлөө түхийн насан туршидтын улсын аварга шалруу тэмцээн болсон. Баянгол аваргууд багийн бүгчүүд ирэн амжилтаа сайн барьсан. Багаараа 2 дугаар оронд орчих уу? Тэгсэн багаараа 2, эмэгтэй багаараа 2, эрэгтэй багаараа 3-т орчих. Тий сайхан барилцсан. Тэгээд энэ ажлыг аваад 2021 онд биеийн тамир спортын хорооны даргаар очиод 2022 онд Баянгол дүүргийн маань биеийн тамир спортын хорооны зогсолбор барилга ашиглалтанд ороод. Тий гой заалтай гой барилгатай болсон байл шүү дээ. Тий сайхан заал танхимтай хүүхдүүд, залуучууд хичээлэх боломжоор сайхан хангалтахаар сайхан заал танхимтай болоод. Тэгээд яг тэр үед бас өөрөө чөлөө төр барилж ирсэн. Чөлөөтийн хамтаага уулзъя гэдэг. Тэгээд цагт 2 гавья тах дээр очиод Моалт ус дээд сургууль дээр байдаг сурагтай. Тэгээд ах дээр очиод нөхцөл байдлаа хоёлоо ярилцаад тэгээд аваргуу тахтай юм. Аваргуу тахтай тий. Тий манай Баянгол дүүргийн биеийн тамир спортын хорон дээр хичээлж эхэлсэн 2022 оноос. Тэгээд одоо хүүхдүүдийг хичээлүүлж, залуучууд байна, насны хүрэгчд байна. Эмэгтэйчүүдийн чөлөөт Бүх насны ангилал гэсэн үг шүү. насны ангилал тий. Тэгээд Наранбаатар гавьят маань яг тэн дээр хариуцаад тогтмол За хичээлүүлж байгаа тий. Сурбаатар гавьят маань бас зөвлөх. Манайх ч олон гавьятуудтай. Тэр заал руу орохоор 0 гавьят, дан гавьятууд зогсож идэх тийм сайхан. За Битэрийн хувьд бол тэгээд олон жилийн сайхан нөхрөл байна. Хоёлаа тэгээд бас бүх юм удамтай тийм ээ. Хоёлаа нэг жил Монгол улсын цонд авч ийлээ. Хоёлаа харсаг цол авлаа. Хоёлаа анх цол авахдаа 6-д авсан хоёр штэ. Тий. Тэр жил 17 бүх улсын начин болцгоосон. Улсын начин болоо. Тий. Хамгийн олон жил одоо түүхэндээ. Тий. Тэгэхээр чи одоо Битэр чи манлаа жил явлаа штэ. Тий. Баяр жавхлангаар Баяр жавхлангаар 3-6 авсан. таад. Тий. Би ч тэгээд 10 жил төгсөж орж ирээд яг 94 онд төгсөж орж ирэл амттайгаа сайхан танилцаад бүх юм буйнаар тэгс. анх өсгөөгөө дээр дагж очиж чөлөөтийн улсын шгшээ багийн зааланд чөлөөт бүх гэдгийг анхч томчуудын бэлтгэлийг харж илаа. Арангаад бол буян багшийнхаа секс дугуулсан. Анхны багш нь буян багш баг. Яг буян багш гэсэн. Манай энэ Жудагийн одоо Нэргүүбаатар. За. Тий. Өөр урагшлаад ирэхээр биеийн тамирын багш болох уу? Тий 5 дугаар ангид байхад Улаанбаатар хотын Монгол улсын энэ биеийн тамирын дээд сургуулиас биеийн тамирын гүнзгий анги гэж нэгээд. За. Тэгээд 5 дугаар ангид манай аймгийн 17-8 сумаас бие томтой, удамтай, судартай спортоор хичээлэх сонирхолтой хүүхдүүдийг авч цуглуулж Улам дэвжээ гэдэг биш үү? биш шалгалт аваад. За. Тэгээд 5 дугаар ангид тэр шалгалтанд тэнцэж одоо 5-ын Д анги шинээр үс. Тэгээд яг тэр чинь спортоор явах сонирхолтой хүүхдүүдийг цуглуулж. Хин байсан тэгэхээр одоо манай ангиас яг спортын том цэрэг золтой хүн болов надаас өөр гараагүй байна. Спортын маструуд бол олон байгаа. За. Спортын маструуд маань тэгээд сургууль соёлоо төгсөөд
10 дугаар ангиа төгсөө биеийн тамирын дээд сургууль, үндэсний биеийн тамирын дээд сургууль гэдэг биеийн тамирын сургуулиудаар яваад бүгд сайхан нэг тал орчим өвн биеийн тамирын багш тасгалжуулагчаар төгссөн тийм сайхан залуучууд байна. За. Тэгээд тэрийг явсараад 10 дугаар анги төгсөж орж ир. Тэгэл хот руу ахыгаа дааж орж ир. За манай онж хүүхэд нас бол ер нь би бол Арангаадаа байсан байх гэж бодоод байдаг ш тийм үү? Тэгэлгүй байх. Арангаадаа төрж өссөн. Тий. Арангаа аймгийн Батцангал сумд ах маань 1973 онд төрөөд би 77 онд төрөөд дээрээ хоёлоо сайхан ихч нартай. Тий. Тэгээд ахыхаа том ахыгаа зулаад ирээ гიშгэж төрсөн би их азтай. Энэ хорвоод бас сайхан аав ээжийг онж төрсөн ах. Сайхан дөрөв ихч маань одоо болтол намайг айлын отхон дүүгээрээ хардаг. Аав ээжээр ч гэсэн отхон хүүгээрээ хардаг. Тэгэл ах маа ч гэсэн газар дээрх ганц эрэгтэй дүүгээд одоо болтол бараг 48 50 хүрлээ шүү дээ. Одоо болтол эрхлээстэй тэд нар таа. Сайхан энэ чинь буян шүү дээ. Ер нь тэгээд наашаа хот руу бол өсгөө авраг хөтлсөн. Тэгэлгүй байх уу? Өсгөө аврагын амьдэрдэг байсан. Тий, өсгөөгаа энд үү? Тий. Тий, би 94 онд ирээд одоо энэ манай 3 дахь ихч наран гэрлээ. Тэднийдээ байжгаад одоо чин зөрөг манай өргөх байгаа. Тэднийд байжгаад 95 онд өсгөөгаа заан болонгот батлан болох юмнаас 3 өрөө бариуд. Тий. Улаан оронгийн цэнхэр. Би мэдэн шүү дээ. Тэр чэчэлд жинхэнэ бүхийхон гарааг ах маань гал голомтоо тэнд асаагаад бадраагаад. Тэгэл битээр яг л өсгөөгийн гар дээр ирээл. Тэгээд энд хотод ороод ирэхээр алдар спорт руу шууд очсон. Тэн дээр жавхаах маань гардаж тосч авсан. За өсгөөг бодож тийм. Одоо ярина. Хоёлаа сайхан чөлөөтэй ярина. Би бодож л одоо энэ нэвтрүүдийг өнөөдрөөс эхэлж би хөтлж явуулахар болж байгаа. Тэгэхээр би одоо энэ орчинтойгоо сайхан дасах хэрэгтэй. Бас чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй байгаа юм байна лээ. Тий. Тэгээд анхныхаа зочноор өөрийнхөө хувьд бол анхныхаа зочноор онж үеигээ урддаг нь бол яг харахгүй бид нар нэг үед төрж өслөө. Нэг үед барилдцгаалаа. За тэгээд ийм мундаг авраг ахта Монгол улсын дархан авраг спортын гавьяа тамирчин хөдөлмөрийн баатар ийм мундаг ахын дүү болоод ингэ явлаа. Бүхэл одоо нэр цол гуншин бүгдээрээ л ер нь ах дээр чинь төвлөрж ийсэн баг. Тэгэл баг. Тий. Бат одоо Арангаа аймаг Бүхтэй нутаг. Хөвсгөл аймаг үнэхээр олон бас Бүхтэй аврагтай нутаг. Тэгэхээр чи битээр бол 6 даваад уул нь бол их том цол авсан юм байна лээ шүү дээ. Тий. Тэгсэн чинь бараг арчаагуудыг төрүүлж чадаагүй нэр зүүж байгаа битээр. Тийм үү? Тэгэхэд бусад аймгийн харцгууд бол манлайж байна. За одоо Дорногов Засвшир харцаг хамгийн том бүхэн. Сүхбаатар аймагт Мөнгөнбаатар хамгийн том бүхэн. Тий. Дундговд Хөрөвжүү харцаг. За Баян онгорт одоо Золбоо Батболт хоёр үү тий? Одоо магнаач. Одоо тэр аймагуд чи хамгийн том золтой бүхэн улсын харцаг золтой байна. Битэрийн хувьд бол тэр олон бүхтэй авраг арслангууд дээр залцсан байгаа газар чинь улсын харцаг цолыг бол бараг тоохгүй байгаад байгаа тийм ээ. Тэр нэхэд яасан нь? Цолны найр наадмууд хийсэн үү? За яг би 2006 онд бид нар 4 онд ерөнхийлөгчийн зарилгаар нөхөж авсан шүү дээ. Тэгсэн. 2004 онд Америк элчин сайдын яамд ажиллаж ирсэн. Тэгээд бас яг нэг начин цолныхоо бол найр наадам гэж ах トゥ нараа цай уулгаагүй байсан. Тэрэн дээр нэг хэдэн найз нөхөд дотныхоо нэг цөөхөн хүмүүсийн хүрээнд нэг тайлах хийсэн. За. Тэрнээс бол бүр нэг том найр наадам тэр үед ч одоо тэгээд дээр маань ах маань сайхан том найр наадам хийгээ явчихдаг. Том найр наадам хийчихэд байдаг. Тэгэхээр чин тэнд ах トゥ нартайгаа уулзаа сайхан цэнгэж наригдаг. Ах トゥ нартайгаа уулзаж учирдаг. Тий.
Тий, тэгэхээр би нэг тэр жишээ нэг аав ээжтэйгээ ярьж байгаад нэг хөнкөө нэг сайхан ах дүү нар найз нөхдөдөө. Ер нь бол цолыг баг гэтгүүгээр одоо тэмдэглэж амны бэлэг ашигтын зөвтэй энэ сайхан хүмүүсийг цуглуулж баярлуулад хоол идүүлээд ч юм уу одоо уулгадаг юм уу баярлуулад сэтгэлийн хөвд тэгээд тэр хүмүүсээ сайхан өрөөл авч иж өсөд дэвждэг. Өсгөө аваргын хувьд бол яах юм чинь аймгаар нь хөдөлгөөд нэр. Тэгээд одоо ингээд бодохоор өсгөөгаа маань бас нэлээд том болоод ухаарц өвөөг мэддэг. Тэгээд өсгөөгөөч сонирхдаг хүмүүс их. Тийм. Тэгээд даваасан буугаа очиод чи ингээд буур авраг надад цагсан чи бөхүүлэх ёстой гэдэг. Ах маань болохоор өвөөг сайхан дурсаж би өвөөшгөө бөхүүлнэ гэж сайхан бодож зүтгэж тийм юм бишиж өгсөн байдаг үлээ. Тий, тэгээд сайхан энэ бүхийн дээд цолонд үрсэн. Миний хувьд болохоор ахтайгаа ойрхон болохоор за ахийнхаа төв шиг тулгуур тийм ээ. Хань болж өсгөөг надад нэг хэлж ирсэн юм аа. За оны өв шиг хоёулах на шүү миний дүү. Гिचээдгий шүү гэд. Тийм шүү дээ. Тий, яг хөдөөнөөс бөхөлж орж ирчих. Тэгэл ер нь том юмд заагүй ингээд том юм зүтгэж байгаа хүмүүс эхлээл тий. Том юмд зүтгэж байгаа хүн чинь сэтгэл санаа одоо өөрийнхөө биеэ авах тий. Одоо нойр хоол энэ дэр нэг хань болох нэг хүн заавал чухал. Тэгэхээр тэр бол хамгийн сайн найз юм уу? Хамгийн ихтгэлтэй хүн байвал их сайн. Тэгэхээр яг л хамгийн ихтгэлтэй хүн гэвэл мөн хайрхаа өссөн тэгээд төрсөн ах トゥ гэдэг чинь ямар ч бас найзаас ч илүү юм те. Найз уу. Яг ахыгаа хажууд байлаа шүү дээ. Дээлийг нь барьлаа, цүнхийг нь барьлаа. Ер нь анхны цүнх баригч гэдэг чинь чамаас гаралтай юм шүү. Анхны. Одоо тэр нь жоохон нарийсаа ажил төрөл болоод бараг тэгээ яваадах шүү. Тэгээ өсгөө авраг барилдгаа болоод чи дарга болоод ингээд цүнх хөрхөө байж тээ. Би энэ төврийн мэрэгжлийн хаана ажиллажлаа? Тэгээ 2000 онд ТС уул уурхай ашиглалтын инженерийн ангид элсэж ороод. Тэгээд тэрэндээ сайхан ямар ч үсэн мэржил боловсрлоо бүрэн дүүрэн эзэмшиж аваа. Тэгээ сүүлд Моо алт улсын дээд сургуульд. За. Спортын намжилмаа багш. Тэр намжилмаа багшгүй. Одоо өсгөр захирал баг. Биш байсан мөн тэр үед. Би сая төгсгөд бол өсгөр захирлынхаа. Би одоо онжовигээ бас ингээд дотн найз нөхрийн хувьд тэгэл яхаар чим одоо юу хийж яваа хаана байгаа бүгдийг л мэдлээ. Тэгээ баян холбоотой байдаг усуд. Эрдэнэтэд биеийн тамирын спорт юу хангардын дараагаар. Хангардад юу үндэсний спортын ахлах тасгаж. Үндэсний спортын ахлах тасгаж удагчаар байлаа. Тий 10 онд очиод. Улсын мэрэгжлийн хяналтын. Тэгээд загч байлаа. Тий Эрдэнэтэд 10 онд чиглэлээр яваад. Тий хангардад очиод хэдэн сайхан залуучуудтай хамтарч бэлтгэл хийлгээд. Тий. Тэндээс олон сайхан бөхчүүд төрөн гарсан. Тэгээд одоо яг тэр хуучин цагт бол Эрдэнэтийг олон арслантай, энтгэг олон заантай гэдэг. Энтгэг олон заантай. Яг тийм тэгэл хүрэн цоож ах тавхаах, тайваах гэл одоо Бадяасурвах, Батбүрүүгэд 10 эдэн арслан цув зогсчод уусаа гаднаас ирсэн бүхийг төрүүлж уусаа бүгд ингэж зэрэгцүү зогсчоод туушин талд уусгадаг хэдэн сайхан хурц арслангууд төрчихсөн. За тэр ах нар маань өөрсдөө үр хөвгтүүд нь барилдаад эхэлсэн үед би очиж тавхаа арслангийн хүү чулуун гэрэл гээд чөлөөтөр сайн барилдаж ирсэн. Тэгээ нэг хэдэн сайхан залуучуудтай хангардынхаа тэр авшигтай сайхан зааланд сайхан бэлтгэл хийгээд хамгийн анхны цол авсан шав маань чулуун гэрэл. За арслан болох уу? Тэг арслан болох тий. За. Тэгээ би тэд нартай тэгжсэн. За одоо ингээд дан гаднаас ирээд бөхчүүд төрүүлчихэд байдаг болцсон байна. За. Та нар одоо аав ах нарыгаа хар. 17-8 болоо жагс цогсож байгаа бол бүгдийн туушиндаа л тавьдаг гэсэн. Тий. Одоо бүгдээрээ тэгнэ. Одоо хитүүлээ төрүүлж энэ нутаг давнтаа чулуун гэрлэг өөрөө Эрдэнэт хотод төрсөн. Бүр уугуул өгдөхгүй. За.
Тэгэл жил бэлтгэл хийсэн Эрдэнэхүүн очин бас уугуул. Тий. Тэгээ нэг жил бэлтгэл хийсэн чулуун гэрэл маань төрүүлээд яг тэнд төрж өссөн бас золоо иргээд хүү маань аймгийн зам болоод ингээл ер нь Эрдэнэтийн залуучууд жил дараалал сайн барьдаад эхлэхээр урам орд юм байна. Жил дараалан төрүүлээд эхэлж байгаа. Тэгэхээр ч хүн урамшин тийм өөрөө нөө залуудаа өөрийнхөө хийж чаддгүй мэхийг нөгөө дүүлтэйгээ ярилцаж хийж агаад бүр барилтгаа болсныхоо дараа сурччих. Багш болохоор өөрөө сайжраад байдаг. Өөрөө сайжраад нөгөө дүүлтэйгээ дунд нь ороод үзээ явчихна. Одоо нэг 15 жилийн өмнө хэрч тэр нэг 40 32 хувьтай явж үзэлгүй байх уу? Үзэлгүй. Тий. Тэгээд тэд нартайгаа сайхан барилдаад ноцолтоод шавнар маань тэгээд хоошоо урт хоёр хишиг даваа сайхан арслангууд ган төмөр энэ төр сайхан гараад ирсэн. Тэгээд тэд нар маань ч тэгээд одоо ер нь гаднаас очисон бөхчүүдтэй бол өгөө аваатай. Маш сайхан барилдаа. Тэгээ миний онжоо ингээд Батбаяр хаан цолтон төрсөн. Батбаяр хасахтаа би ингээд бас хүүхэд байгаасаа л найзлаа шүү дээ битэрч. Тэгэл яг бас нэг час хийсэн үгнүүд хэлж яадаг. Тэр нэг яг нэг малч ухаантай Монгол хүний Монгол ухаанаар юмд хандаад байна уу да гэж надад бодогддог. Тэгээ би чиний үгийг бас их дагдаг байсан үгүй. За ам авахд хоёлаа хоорондоо ярьж байгаа л ам аавна. Тий. Би нэг ямаг татхан санаж байна. Хоёлаа хэний төрсөн өдрийг шүлээд тэмдэглэлээ гэж нэг орой шүн 2 цагт салаад маргаашийн барилдаан дээр хоёлаа уулзъя гэж салсан. Тэгээ маргаашийн барилдаан дээр хоёлаа уулзлаа. Хоёлаа барилдлаа. Хоёлаа хоёрын даваанд унчлаа. Хоёлаа хоёрын даваанд унчгаад би энийг хараад энийгээ суужсэн чинь одоо Хөвсгөл аймгийн Алдар Эрдэнэ сум яриад аймгийн Арслан Гүржөвийн Батөрөв гэдэг найз маань тий. Батөрөв найз тэгсэн чинь 3 давцсан туг тойроод дэвж явдээ. Тэгсэн чи өвгөө чи энэ Батөрөвийг хараач. Өвгөө чи 3 давцсан явж ийгсэн чи надад гоё хэлсэн. Өвгөө хоёулаа ер нь зөв айлаа олоод төрчихсөн байгаа шүү дээ. Хоёулаа энэ Батөрөвийн оронд Хөвсгөлийн Алдар Эрдэнэ рүү айлын 15 дахь хүүхэд болоод ингээд батхан хүүхэд болоод шидэгдсэн болвол энэ шиг ингэж явж чадахгүй. Үнэн байхгүй юу? Тэгэхээр би бас бодсон. Нэрээ ийм сайхан хөв зээн төрчөөд би яах гэдэг ингэж явж байгаа. Би ер нь бэлтгэлээ хийж, сайн хий гэж ингэж бодож исэн. Аашгүй. Тэгээ манлаа маань тэгээд. Тэгээ яг хаа шилсэнгүй улсын наадамд 3 шүгэрлээ. Тэгээд улсын наадам чинь жилд 1 удаа болдог. Ганцхан удаа болдог. Тэгэл бүтэн жилжингээ бэлдээд ном сургууль соёлоосоо чөлөө аваад, ажил албанаас чөлөө аваад ерөөсөө яг бүхийнхэн мөрийг хөөж явж тэгээд улсын наадамд сансандаа хүрч чадахгүй унахад бол маш харамсалтай санагддаг. Миний үгэнд одоо тийм одоо харамсалтай барилдаанууд олон л байдаг байлгүй. Яг тэгээд би чи яг нэг 2000 онд тэр сургууль соёл гэж ороод ер нь бэлтгэл жоохон суларцсан. Тэгээ нэг сургууль соёлоос салж аваад 2006 оны 1024 барилдана гээд би чи 1024-тэй их дуртай. Олон бүх барилдана. Нэгийн даваанд бол яг нэг цэрэг таарна. Хоёрын даваанд нэгийн даваанд таардаг бүхэл таарна. Бас нэг даваач гэсэн тэр үед надад чухал. Тий. Тэгээд 6 онд бэлтгэлийг яг ахыгаад агаад тултал хийсэн юм аа. Тэгээ хаврын чирэн хүмүүстэй барилцсан чи их гайгүйч барилдаад байгаа юм шиг санагдаа. Сайн байсан. Тий. Тэгээд за энэ жил нэг ядахта цолоо баталчих юмсан. Болдгоо бол ядахта нэг шүүгэрчих юмсан. Заам болчихсон. За бүр нөө мориор бол тэгдэг штэ. Нөө сайн тавьбал хол төрүүлнэ, саар тавьбал лавхан айрагдана гэж нөө уяачд ярьдаг. Лавхан. Сайн тавьбал хол төрүүлнэ. Саархан уяатай тавьбал лавхан айрагдана гэж хурдаад хүмүүс тэгээд би бас тэр жил бодсон. За нэг лавхан сайн
барилжвал Би ч гэсэн чамайг цолоо авах гэж байна. за анжаа энэ жилиг сайн барилдах нэгээд бодож лээсэн. Тэгээд тэр жил чинь амар нэг хүүтэн бороо ордог. Шуургатай амар Бороо. Тэрэн дээр чинь 2-ын даванд галтраад босоод ирсэн чинь өвдөг. За одоо энэ зургатаар одоо тэгэл ярихаас ямар би унаагүй өсгөлтэй биш. Хүний чи гэж. 2-ын даванд нэг бакалтай залуу гараад ирсэн. Говьлтай аймгийн инглээ нэг залуу. За. Тэгээд нөгөөдөгтөөгөө зогсож байгаад перва татаад буцангууд нь алгадаад ухсээсэн чинь зөрүүлж татаад гэж. Тэгээд зөрүүлж татаад алгацчих. Тэрийг бас хийгээд болооцсон. За. Тэрэл галтрахгүй юу. Тэгэл босоод ирсэн чинь дөнгөж өвдөглөөл босоод ирсэн чинь муухай нойтын шавхаа чинь өвдөг төрч. Хурдхан арилгаад авлаа. Тэгсэн чинь нөгөө талын юм засвал одоо хэн байсан юм бол доо нэг залуухан засвал байсан юм а. Тэр тэгсэн намайг унсан болгоол явчлаа. Биш нөгөө залуугаа барьж аваад ах нь галтарчлаа дахиад барилчих гэсэн. Тэгээ их чинь. Хөөрхий. Тэгээ би тэр барилт бас одоо тийм хүн ховор шүү. Ховор тэр үед ч бас ч нэг хүн жудаг. Одоо нэг тэр үед арай нэг дээр үйч. Одоо л үгүй шүү дээ. Одоо энэ амар өсөлтөнд дотор яаж хийж байгаас нэг илүү давхыг л бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүд бөөн баяр барилдах гад өрөө зогсчихсон чинь нөө хөлийн цэцлэр босч ирж гүйж ирээд. Тэр доёдын бадрахгүй гүйж очиж. Бадрахгүй ачи ирээд хөө намайг ч ястаа яагаад барилдуулдгүй илүү хүснээс барь зогсчоод. Үгүй энэ хүүхэд барилдъя гэж байна. Би тэр ингээд барилдчихаа. Энэ жил дүүнэг аятайхан барилдчихсан натаа байгаа мааха. Дийлэхгүй тэгсээр гад нөгөө хүүхдэд малгай өгөөд гүлэнсэн. Тэгтэл их жоохон гомдолтой байд юм лээ. Их том юм бодож ирээд. Харин тий. Их том юм бодож ирээд их сайн бэлдээд бүх юмнаас өөрийгөө ингэж хязгаарлаж тусад нь байлгаж байгаад барилдаад тэгээд хүссэндээ хүрэхгүй унцгаар тэр барилдааны талбараас тэр хувцсалдаг өрөө хүртэл хол шүү. Амар эргэжнийг хараад агичныг барилчих юмсан гэж бодоод би тэгэл тэн дээрс асгарт л уйлал. Тэгэл би тэрнээс хойш ер нь бэлтгэл хийж гэдэг юм сонирхол болсон шүү дээ. Ер нь тэгэл зөнгөр явцсан. Зөнгөөрөө явцсан. Миний анд ч мэдчих واخ тий. Тэгээд уусаа зөнгөөрөө тэгсээгээр нэг 7 хоног бэлтгэл хийж нэг хөлс гаргачаал яваад байдаг нэг тийм л. Ерөөсөө өөрөө дээшээ зүтгэх санааг болцсон. Бүр шалтаа буудаг юм билээ. Тэгээд яг 3 дээр, 4 дээр, 5 дээр яс барилдаад унтсан бол харамсахгүй л тий. Улсын харцаг гэдэг энэ эрхэм сайхан цолыг бид хоёр авсан. Тэгэхээр энэ цолныхоо нэр хүндийг бас сайхан авч яваа гэж би найзыг бас бодож явдаг. За миний хувьд бол би хичээж л байдаг. Хизээч муу юм хийхгүй, буруу юм хийхгүй гэж. Тий, яг ард түмнийхээ төлөө өдөргээд явлаа гэж би зөндөл явж байгаа тийм ээ. Тий. Энийг бол би бүх хүний хувьд, эр хүний хувьд хийх ёстой ажил гэж боддог. Тий. За тэгээд өвөөгийнхөө тухай үлгэр домог шиг их олон юмнуудыг сонсч өссөн. За тэгсэн. Бүхэн гэрт тийм ээ. Одоо аав ч юм бол өөрөө бүхрийн зүтгэлтэй хүн шүү дээ. Ер нь бол бүх данс тооцоогоо бичээд бүх барилдаануудыг тэмдэглээ сууж яадаг. Одоо өвөөгийн тэр сайхан уламжилж өөрийнх нь эдэлж хэрглэж исэн юмнуудыг аав дэвхийт сайхан ураагаад битээр давчраад хүлээлгээд өгцсөн. Сайхан тэргээр нь ингээд бас өсгөөгийн алдрын танхим гээд өвөөгийн нэг хөр булантай тэрэн дээр нэг өвөөгийн эдэлж хэрглэж исэн бүх юмнуудыг тавиад ахын маань юмнуудыг тавиад тэр сайхан тэрэлжид нэг сайхан юу жуулчны бааз дээр бас нэг бүх сонирхогч ард түмэндээ зориулаад тийм музей маяг юм гаргасан. Тийм музей тий. Сайн Ноён хан аймгийн Далай Чонхор вангийн хушуу гэхлээр одоо Жамин аврагын нутаг. Тэгэхээр би ч гэсэн Сайн Ноён аймгийн Далай Чонхор вангийн хушууны хүн. 2000 онд яг сонгуулийн өмнө хөвсгөлөөс би давж орж ирээд тэрхийн цагаан нуурын ахлага тэрхийн голын гүүрийн нээлт гээд 2 өдөр дараалал 2 барилдаан болсон би хоёулаа төрүүлж исэн. Чич тэнд барилдсан над хоёулаа барилдсан хоорондоо. Тий би эндээс очиод. Тий. Тэгэхэд гончгоо дарга тий хэлж исэн. Цагаан уйг
дүү чи сайхан барилж байна. Чи бол нутгийнхаа наадамд ирж барилдлаа. Энэ чинь чиний нутаг шүү. Өвөг дээдсүү чинь энд байсан. Ингээд нэг хушууны усууд юм байгаа. За чи энэ жил ямар цол авъя гэж бодож байна? Дарга би бол энэ жил усын начин болъё гэж бодож байна. Тав давъя гэж бодож байна. Гэхгүй юу? Гэсэн чи цагаан уйга юу штэ. Уулын оргил руу зүтгэх юм бол бэлд нь ундгийн. Бэл рүү зүтгэх юм бол жалганд нь уннаа. Чи болохоор тэр бэл рүү зүтгээд байна. Чи тэр улсын начин болон 5 давандыг ерөөсөө бодож болохгүй. Чи улсын наадам төрүүлнэ гэж барьчих. Нэг мэдхэд тэр чиний хүсэж байгаа цол чинь гарман чи орцсон байна. Чи ахаад дээдлийн цолыг авцсан байна гэж хэлсэн. Ямар сайхан юм ярьдаг хүн бэ гэж бодсон. Тэгэл би ерөөсөө төрүүлье гэж бодоод барилдсан. Тэгсэн чинь 6-д авцсан байсан. 5-д авах гэсэн юм чинь. Тэгэхээр энэ залуучууд маань бас ийм бодол сэтгэл зүйтэй барилдаасаа гэж би одоо нэвтрүүлгээрээ дамжуул хийж байгаа. Зөв. Ер нь бол тэр их сайхан мундаг хүмүүс мундаг юм сайхан хэлдэг юм билээ. Тэр болгон одоо ингээ сайхан ахмадууд маань нас нь ахаад ирдэг. Бид нар араас нь залгадаг. Бид нар бас тэр хүмүүсийнхаа хэлдэг ярьдаг юмыг ард доош нь тийм ээ. Дүүнэртээ захиж сургах, өөр хүүхдтэй захиж сургах тийм юмнууд л одоо яг бидний насн дээр ирлээ тий. Ирлээ. 50 насны босгон дээр. Тэр өндөр дээд удам энэ сайхан авраг өвөөгөөс улбаалаад одоо Монгол улсын дархаа авраг хөдөлмөрийн баатар ахтай. За чи өөрөө тэгээд бас Монгол улсын харцаг гэдэг том цолтой хүн. Одоо харцаг цол яагаад том байна гэхэлэр чи доороо битэр чи 200-аад начинтай юм байл шүү дээ. Тэх бах. Тэ? Улсын заанууд дуусаад харцгууд ам авж байна. Тэ. За тийм. Тэгээд харцаг цолондоо бид нар сайхан барилцаа. Өөрийнхөө хэмжээнд бол сайхан барилдсан. Харамсаад их юм байхгүй. Энэ удмыг залгамжлуулах үр удам нь юу болж байна? Одоо Усгай аваргын хүүхд одоо танаа хүү одоо намайг танаад очоод ингээд байж анхаа маань бас нацыг донд олгоод тий. Анхаа маань барилднаа л гэдэг байсан. Тий. Сумод явцсан байсан. Юу болов? Тий, сумод спортын сургалттай сургуульд 16 настай яваад тэндээ 3 жил ахлах сургуулаа Японд төгсөөд боловсрлоо эзэмшээ. Боловсрлоо эзэмшээ. Тэгээд араас нь мэрэгжлийн сум руугаа ороод тэндээ их сайхан барилдж жагаад гэрлийн урдаар сайхан Макушита руу дод 3 зинданаас их хурдтай гарч ирээд дээд зинданд гараад за болох нь дээ гэж итл бас жоохон бэртлэг гэдэг чинь сумууд өндөр байна. Ер нь Ястаныг бэртдэггүй хүн, амны гიშгтэй хүн, зөөлөн хүн, тэнгэр заяатай хүн, онцгой төрсөн хүн л тэнд ер нь дээшээ гарна ухсч яг бас юу гэдэг юм бэ? Гатуу спорт юм байна. Тэгвэл энэ дээр юм асуу. Энэ мэрэгжлийн спорт болохоор сумооч мэрэгжлийн спорт. Тэгэхээр допинг хүлээн зөвшөөрд юм уу? За допингийг бол битээр хоорондоо ярьж үзээгүй. Гэхдээ зүгээр бас хийдэг барьдаг тухай яригддаг. Гэхдээ тэрийг бол шалгалт байд юм уу? Хийгээд байна. Шалгалт нь бүдрэрлээ. Эрхийн хаслаа гэж байд юм уу? Ирэх мэрх гасах юм байхгүй. Зүгээр допинг хийж болохгүй гэдэг юм бол уусаа байнгын чихэнд унших хэрэгтэй. Допинг гэдэг юм чи дэлхийн нийтээр л хориглоод гол нь хүний генд өөрчлөлт авчирна. Тий. Эхний өөрөөс нь гарч байгаа хүүхэд бол бас нэг гайгүй юм гараад тэрний үр хүүхдийн хүүхэд гээд явахаараа бүр ген юм жинхэнэ өөрчлөлтүүд нь гардаг. Одоо тэгээд тэр чинь одоо Монгол хүний удам ген, Монгол бүхий удам гент хориотой гэдэг учраас л хориодог. Над дээр нэг багш ирсэн юм аа. Одоо нэрийг яриад явах. За утаараа чи хийчихвэстэй, чи ялах гэдэг. Тэгээд намайг нийтэн төгрөгтэй өрөөд ирээчгээд тэгээ би өсгөөд хэллээ. Тэгээд өсгөөд загнуулаад дими юм тэнхтэй балаараад гараач гээд. Тэгэхээр тэр уусаа бидний үеэс
гарч ирсэн л асуудлууд одоо ингээ бүр боловсронгуй тэр үеийн юм тариач ямар юм байсан. Тий. Одооныхын ч ямар юм байдгийг. Тэгэл ямар ч байсан бас нэг улс орон хөгжөөд интернет янз бүрийн юмнууд нөгөгжсөн. Бас арай боловсронгуй нэг арай чанарлаг юм бас орж ирээд байгаа юм болов. За тэр нь чанартай гэхээсээ илүү хорн улмал хоруу чанар нь өндрөл юм орчиж байгаа гэж байна. Геймийн найрлагын их болоо. Тий. Тэгэхээр одоо энэ залуучууд маань сайхан барилдаж хард түмнээ зингүүлэлгүй яах вэ? Ер нь үндэснээ бөхөр барилдаж амьдрал нь сайжирсан тий ахуй соёлоо авч явж байгаа ар гэрээ ах トゥ хамаа тасадангаа авч явж байгаа олон сайхан залуучууд байгаа. Тэгэл үү. Сайхан цэвэрхэн явхал нэр цэвэр явхал энэ амьдрж байгаа хугацааны тий үндэснээ бүхийн бид нар чинь гол нэг өв соёлыг уламжлан залгамжлагчд тий. За миний онжуу залгамжилж аваад цааш нь уламжилж хүмүүс учраас тий. Миний онжуу тэгвэл одоо Монгол дархлаа гэдэг энэ сэдвээр ер нь юу гэж боддог вэ? Яагаад монголчууд үндэсний бүх байх ёстой? Яагаад монгол ирчүүд үндэсний бүх барилдах ёстой? Яагаад монголчууд бүгдээ хайртай байдгийг? Яг энийг бол би бас яг монгол үндэсний 3 спорт дээр бодохоор бараг тусгаар тогтнолын баталгаа юм уу гэж харж байгаа. Яг зөв шүү дээ. Монгол хүний үндэсний том дархлаа. Бүр дээр нэмээд ярил энэ бол Монгол улсын тусгаар тогтнолын дархлаа гэж харж байгаа тийм. Хизээч монголчууд 93 наадамгүйгээр Монгол улс гэж дэлхийгээс ондооших юм байхгүй болчихно. Ондооших. Тэгэхээр энд Монгол үндэсний бүх 93 наадмаа сайхан төрж засахынч тэр ард иргэдэнч тэр оролцож байгаа тамирчид, бөхчүүд, уяачид, харваачид бүгд энийгээ сайхан яг дэг жаягийн дагуу Монголынхоо өв соёлыг бид нар цааш өвлөгдөж ирсэн энэ тий. Өвлөгдөж ирсэн юмыг бид нар залгамжилж авсан. Цааш нь сайхан яг энэ чигээр нь уламжлуулж уламжлуулж сайхан дараагийнхаа залуучуудад өгөөд явдаг. Иймийг л би ганц хүсдэг юм. Зөв. Тэрнээс би одоо Монгол улсын дархлаа тусгаар тогтнол гэд би бол нэг олон юм ирж чадахгүй. Нэг хэлэхтэй. 93 наадмаар би сайхан ярина. Энэ 93 наадмаараа бид нар дэлхийн ард түмнээс ондоошно. Тийм ондоош. Энэгээрээ бид нар дэлхийд монголчууд гэж ямар агуу үндэстэн бэ гэдгээ ус энэ 103 сар л дэлхийд бараг таниулж байгаа шүү дээ. Энийг чинь үзэх гэж гадаадын зочид гадаадын аялагч нар Монголд ирж байна. Тэгсэн чинь нөгөө мой авраг хэлдэг штэ нэг ангаа байдаг штэ бас. Мой аврага хоошоо байлдаа энэ үзэг суудалтаа очиж суулдаа гэж нэг цагдаад ирсэн чи. Чамааг үзэх гэж чавхан зэрэгүү. Намааг үзэх гэж энэ хүмүүс ирсэн гэсэн. Нэмэстэй. Уул уурхаан чиглэлээр сурлаа. Тэгээд улсын мэргэжлийн хяналтад уул уурхаар хариуцж бас нэлээд олон жил ажиллаа. За дараа нь биеийн тамирын сургууль төгсөөд багш тасгалжуулагч мэргэжилд эзэмшээд олон сайхан шавнартай боллоо. Шавнар маань сайхан бариллаа. Одоо Монголын ард түмэн мэдчил байл да. Одоо өндөр мөнх эрдэнэ Монгол улсын харцаг. За нөгөө Захилгаан зоргоо гэж Зоригтбаатар харцаг байт юм уу. Одоо ингээд олон залуучууд Батбаяр харцгийг дагаж явж бүх болсон. Батбаяр харцгийг дагаж явж улсын сайхан цол авлаа. Ард түмний хайртай бүх боллоо. Тэгэл одоо давхтан даваал унахт нь унаал ингээд өөрийгөө мартаад явд юм байна. Ер нь багш хүн болохоор. Тэгээ түрүүн миний ярьдаг хангар спорт клуб дээр дасгалжуулагч хийж хад Арангай аймаг руу хавар явсан юм аа. Тэгээд хайрхан суманд өсвөрийн аймгийн аврах шалгаруулах үндэсний бүхэн барилдаа болж байна гэдэг. Тэр дуу яваад орсон чи нэг жижиг гар нөхөрлөст томтлоготой гар нөхөрлөст бужигнуулж байна. За жижиг юм аа. Сумын заа. Сумын заач болоогүй. Сумын заач болоо. Залуу үеийнхэн дотор. За. Энэ хаанхын ингэж хөөхж өгсөж вакцингийн зоригтой хөтөлгөж. Тэгээд нөгөөх маань төрүүлээд эхлээ уулзлаа хоёлоо.
За зоргоо минь хүү удмаар ойл над дээр очир. За. Тэг хангалтад ингээд боломж байна. Би очсон байна. Тэр чэ бэлтгэл сургуульд хийхэд үнэхээр таатай орчин байна. Чи очвол над дээр юу бодчих. Тэгэхэд нөө аав ээж чи юу зүгэх вэ? Тэгээ зоргоо үлдсэн. Тэгээд намар 8 сарын 20-доор хаалга тогшлоо онгойлгосон чи нөгөө нөхөр ма зогсож байна. Тогж идэл. Тий. Шуудата. Дээрээ хайжид бол жилгэв шүү. Шуудата махаа урдсан. Цүнхтэй хувцаа барьцсан. Айраг барьсан. Аавн дагцсан. Тий, бацуугах. За. Заага ариг цагаа барьцсан. За хоёул зохиод ороод ирлээ. Хоёр нь бүх болно. Тэгээд бацуугах маа сайхан хадаг яндар бариад ингээ битээр багшаа болчих. Хоёул. Тэгээ зоргоотойгоо болоод авлаа. Хоёулаа бэлтгэлийгээ тууж явсан. Мөн Эрдэнэ хангардд чөлөөт одоо арднаа багш тэр. За. Чөлөөтөр явчихсан. Тэгээд энэ хаанхаа хөвгтөө өгсөн чинь аав аранга хайрхан. Ээж булган. За. Тэгвэл эн чинь бас нэг арангаар бас аятайхан. Ээж нь булганы сайхан. Хоёр сайхан нутгийн төлөөлөл орцсон тий. Цус орцсон. Мундаг. Тэгээд нөгөөдөгтөөгөө уулзлаа. Тэгсэн чинь өсвөрийн аваргаар боксоор давхиж ороод өсвөрийн улсын аварга ургуулсан. Харин боксер явж ирсэн. Тий, эвсэлтэй. Тэгээд чөлөөтөр барилдсан чинь сагсмагс гой тоглоно. Тий, гой тоглоно. Өндөр хүн гэхэд тэрний эвсэл сайхаа. Тэгээд чи үндэсний бөхөр барилдын хоёул ороод ирэхэд. Тэгээд Оюнбаатар ахтайгаа уулзлаа. За би энэ хүүхдийг ингээд үндэсний бөхөр аваад зөө багш та өөрөө танд ингээд даатгаад өгөө гэхэд. За ингээд мөгийг олж аваад. Мөнгөрднийг өндөр мөнгөрднийг олж авлаа. Тэгээд тэр хоёр маань чөлөөтөө хийн. Үндэсний бөхөө хідүүлээ спорт хангаард дээр хийн. Тэгсэн нөгөө нэг өдөр л төрс өдөр болоод явчихлаа. За. Тэгсэн жил нэг өдөр төрөө төглөө шүү. Хоёулаа нэг өдөр төрсөн байл. Тий. Тэгээ би ч анзаардаг билээ. Нэг оны. Тэгээд хөөгөөд өгсөн чинь нэг оны 1 сарын 1 өдөр. Гачин сонирхолтой. Сонио. Тэгээд нэг хоёр сайхан хүүтэй анхаатай гуруулангийн өрөөнд тийгэж очичдаг. Мөгийг Эрдэнэтэд байсан юм аа. За. Хаяал манайхаар ирнэ. Тэр гурав тэр өрөөнд тийждэг. Зоргоо бол өдөртөө яг манай хүүхчиг анхаагийн төрсөн ах шиг л өссөн. Нөхөр шүү дээ. Тэгээд Бямтар заа Эрдэнэтэд байлаа. Бямтар заа бас ирж нэг энэ хоёрт ганц хоёр юм хэлнэ. Арднаа багш их цогт хоёр чөлөөтөөр энэ хоёрт юм хэлнэ. Ингээ ер нь хангаар маш зөв сайхан газраас маш сайхан зөв ихлэлээ тавьцсан хоёр хөтөч. Гой бэлтгэлийн бааз та. Тэ. Гэр бэлтгэл. Одоо нэг шиг автобусын цуун төвжирн 5 шараас тэндээс ингэж явна гэж байхгүй тийм. Гэр ажил хоёрын оронд уусаа нэг 5 минут талах. Энэ хоёртойгооч би тэгээд зууралцааргаад ямар ч улсын цол автлан сайхан зууралцсан. Тэгээд ажил төрлөө сүулдэ тэрлүүгээ жоохон анхаарал тавиад. Манай бүхэлдгээр чи мундаг хоёр өгш байгаа харагчаа ганцаар хоёр. Тэр хоёртоо тэгэл хүлээлгэж өгөөл ер нь улсын цолон төрлөө одоо өстой энэс цааш тэнгэр мэдтүгэ гэдэг шиг тэгэл өөрсдөө энэ хоёр багшийн дагуулаад зөв явуулсан тий. Тэгээ нэг өглөө мөгийн маань ярьж за намайг үдчихэж байна. За багшаа бэлт өглөө зарайт хийх үл гэж байна. За хаана гэсэн цэнгэлт хүрэл үндэсний цэцэрлэг төрөлн дээр. За тэгээ би нэг дугуй автсан бас нэг хөдлөх хаягтай. Дугуйгаа унаа тахиад очлоо. За одоо Баяр Жаргал гээд манай аймгийн зам нэг шав байх. За тэр хоёр байна. Нөгөө хоёртой ч зарайт хийлээ. Ирзэнэ авчирсан уу гэж авчирсан багшаа. Би ирзэнээр аваар гэсэн. Тэгэхээр ирзэнээр нь нөгөө өөрөө Эрдэнэтэд хийлэгдэг байсан тасгалуудаа. За зарайтхан дээр хийдэг юм аа хийлгэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөнх Эрдэнэ ялгаа авцсан.
Одоо эд барилж байгаа юм. Тий. Үгүй ээ багшаа одоо юу хийж исэн юм бэ? Өсө дийл түүдээ багш минь. За. Үгүй зоргоо та хоёр ийм л юм хийж. Дайчлахгүй шүү. Хүүхэд байхдаа та хоёр ийм итгэсэн шүү дээ. Тэгсэн чи ахаагүй байна. Тэгсэн чи уус ахгүй. Тэгээ загнуулна. Тэгээ загнуулсан. Тэгэл одоо тэр хоёр цагт за тэр Ирзэн гэдэг юм маш их битгээс санаж өгөөрэй та хоёр. Ирзэнтэй байхад гатуурахгүй, дэсрэн Ажиллана. гимтэл бэртэл бага уун, Тэгм. ажиллана. Мих давтахад михний эвсэл тэргүүрчин хийчин орчин гарын буцаалт таталт эднэр чинь Ирзэнт их холбоотой байхгүй. Манай Эрдэнэтийн шавнар бол бүгд Ирзэнт төгсөн. Ирзэн дээр бүгд тамирын. Тэсээ авраг одоо ямар хөөрөг барьж байна? За өсгөөгаа бас олон хөрөгтэй. Олон хөөрөгтэй мэдээж. Энэ өсгөө анх барьж ирсэн хөөрөг мөн үү? Тийм үү. Мөн дав шиг байна. Надаас нэг асуугаад. За хоёроо чи бас нэг хөөрөг мөрөг сонирхол барьж хөөрөгтэй явдаг хүн. За чи хэл. Би усын начин байсан. За чи хэл. Энэ ямар хөөрөг вэ? Энэ ер нь нэлээ эртний шүү. Тэгэл надад тэгж. Тэгээд би өөрийг нь ингэж дамжилж үзээд. За аварга энэ хөөрөг бол ер нь өндөр аваргын хавцааны л хөөрөг баг шиг байна гэсэн үг. Тэгсэн чи өшөө дээшээ дээдсийн малгууд гэж байна. Өндөр аваргын хавцааны баг шиг байна гэсэн чи. Би ахад өөрөө сая хэл өөртөө зориулж хэл гисий гэд. Тэгсэн чи чамд энэ хөөргөө барьсан гэд сонссон л доо. Энэ аваргын бас нэг сайхан авшиг гэсэн байгаа. Тий. Бас нэг хайртай юм нэг үдээ. Тэглэх наачтай. Бараг өөртөлч л унтах шах шүү дээ. Ийм сайхан ахта би бас нэг ингээ сайхан ахта өссөн болоосоо гэж боддог байхгүй. Тийм бас нэг хамгийн сэтгэлгээд их сайхан дуу. Чи одоо ахтаа зориулж бүтээлээ. Тэгэд энэ дууг анх яагаад ийм сайхан дуу хий гэж бодсон юм? За бас энэ мундаг ах маань улсад 3 төрүүлсэн. 2009 онд ах маань нэг төрүүлж даяа авраг өвөгийн цолон дээр очино. Тийм. Тэгэл гिचээгээл байдаг. Сайхан бэлтгэлээ байнгын хийгээд байдаг. Тэгээ бас тэр бүрэмсрэн найзтай чинь би 2000 онд техникийн сургуульд ороод танилцчихсан хоёр. Тэгээд манай тэр ая зохиодог нөхөр болж таараа. Тэгээд хоёулаа ер нь өстой нэг үүзаагүй ирхсээ. Өмнө гараад бас олон түмэнд хүрээд энэ дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин Борхуугийн Батуулдор дуулуулж ирсэн. Батуулд анх студид ороод дуулахдаа бас нулим сунгаагаад ах нарыгаа бодлоо энэ төргээд бас их сэтгэл хөдлөж ирсэн үе би. Тэгээд тэр дуу маань 10 онд одоо өсгөө аваргыг одоо төрүүлэхийн урдхан талд юм аа. 9 онд ч үлээ би одоо сайн санахгүй. Тэгээд тэр үед л одоо ингээд ямар ч хэсэн за ах одоо та Батбаяр тэгж хэлж ийсэн. Ахаа одоо та одоо ингээд энэ дууг таны гарах юм бол одоо клип нь хийгдэж байгаа. Яг гарахаар ч н одоо таныг одоо бид нэр ярьж байгаа одоо бүх телевизүүдээр одоо энэ дууны клипийг цацсан энэ төр гэл их л одоо гигийн сайхнаар бодож тэр дуу бас энэ хүнд зориулагдсан ахыгаа хүндэтгэж хайрлсан хүн болгонд өнөөдөр зориулагдж хийгдсэн дуу гэж одоо бодож явдаг. Тэгээд ч одоо Батбаярын сайхан сэтгэл бас энэ дуунд бас шингэсэн. Тэгээ энэ дуу бол Монгол түмэнд одоо хүрснээс хойш нилээдгүй он цаг хугацаа өнгөрсөн байна. Энэ дууг одоо зориулж энэ дууг сэтгэлээсээ зориулж одоо хийгдсэн гэдгийг бас төмөө болонд манай Батбаярын оролцоо бол маш их байсан гэдгийг бол найзынхаа өмнөөс бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд найзаараа бас бахархаж явдгаа бас илэрхийлье. Та тэгэхэд гэр бүлд нөр хүүхдүүд нь сайн сайхныг хүсье. Тагаа ойлоо ярьж байгаад ингээд ахын сэтгэл ахтаа нэг гоё дуу. Ингээд ширв жамцгоо гэдэг тэр толгоотын гоо багш гэж. Тэр хүн авшигтай үнээр сайхан үг зохиолгоно ойлоо. Чамд тэгээд ямар мөр орж ирэв? Тэгээд сайхан очлоо. Тэгээд тэр хүнтэйгээ уулзаад ингээ ахын тухай нэг сайхан шүлэг хэрэгтэй байна. Пүүжээ урд нь бас 2-3 дууг нэгтсэн. За. Гоё ая, үгтэй гоё аялал ордог гэж.
Тэгээ очсон ч бэлэн харагдчих штт. Шууд одоо шүлэг өгнө гэл. Тэгэл ахын сэтгэлийг шууд сууж байгаа бичих өгсөн. Тэгээ хоёулаа наашаа баярлаа гараад авчих. Квист ийм урд. Тэгээ өөрөө их ном сайтай. Мундаг номтой байхгүй. Тэгээд хоёулаастай янз юм боллоо. Тэгээ буцаад ахуж ирээд пүүжээ. Ширвж амцгаа 5 минутанд үг зөхөөсөн чинь мань 5 минутанд ая зөхөөнө гээд. Амар тий. Өөрөө онцгой үнэлтэй. Тий. Тэгээд ахуж орж үгээ тавьж байгаа л хөгжим дээр ингэ зохиол ая ороод ирэнгүүт. Багийн ороод ирлээ гэл. Би нэг юм Эриксон гээд нэг бичдэг утастай тэр. Хаагдаг тэр үед одоо цовдон лсэн. Айгуул лсэн. Очоод аманд нь барьцаа. Манай нөгөөх зүгээр ингээл нэг үгээ харж байгаа дуулчлаа. За хоёлоо болцсон шүү андаал. Тэгээ хинээр дуулуулах уу гэж байгаа. Батуулдаар дуулуулъя завхны. За гавьяат. Би Монгол ир хүн дуу. Би Монгол ир хүн дуулаад яг гараад ирдэг. За араас нахын сэтгэл дуулуул гоё. Тэгээ дуулаад аваад ирсэн. Сайхан дуу, янзын дуу дуулъя гэд. Тэгээ дуулуулж аваад. Өөртөө клипэндээ тоглолоо. Тий. Тэгээ манай пүүжээ чи ингээд өөрөө ингээд дуулаад үгээр өөрөө чих гоё дуул. Дуучна хажуудаа зогс дагаад дуулаараа гэд тэгээ загах өчнө. Тэгээ өндөр аврагах яад юм байна. Баярлахаараа яад юм байна. Тэгээд 9 оны наадмын бэлтгэлээр хоёлоо нөөдөг чинь дүрсаавн клип хийгээд. За нэг өглөө усаад ирсэн ч лөө на Батуул пүүжээ эднэр ирсэн 3-4 камер зав хайчих. Нөө өсгөөг чинь улсад төрүүлж байгаа бүх чинь үгүй багий тэр юу болоод юм бэ? Явууч төрүүлээд очиод. Вэ пүүжээ ирсэн ингэсэн ингээд дуу зохиосон. Энэ жил та гой цай байгаа. Ага та төрүүлнэ. Төрүүлэхээр би танд амар дуу бэлтцсэн байгаа. Монгол орондоо яа. Цацсан баг. Өөрхий. Тэгээд өглөө зариатган дээр хэдэн бичлэг аваад одоо нөө өсгөөгийн намайг үнсэж байгаа зурган баг. Тэгээ нэг бэлтгэл дээр нэг баахан юм юу хийж дүрсаваад Батуулдыгаа тэр хөдөө модон дотор зогсоож дуулуулж аваа. Тэгээ нэг клипнийхаа зургийг аваад. Тэгэхэд манай хүү анхаа дэмдээ өсгөөгийн Пеги Перлэ 3 чин 2-2 гэснээр зөрүүтэй. Тэр 3 байсан. За. Тэр 3-ыг хооронд нь барилдуулж хөөхөн дүрсийж аваад. За. 7 сарын 12-нд боллоо. Өсгөөгөө төрүүллээ. Улсад 4-р төрүүллээ. За. Даяа урах цолны болцсон. Тэгээд орой өсгөөгийн тахтуунаар цуглаад нутаг орныхон цуглацгаагаал пижгэнжсэн чил өсгөөгөө багийн нөгөө дууч юу болж гин гэл тэгж байна. Тэгээд тэрийг мартаагүй зайлвал. Тэгэхээр л би ч сандарч байгаа. Тэгээд энэ ТВС-ийн гандш найз руугаа ирээд UBS-д ган болд гэсэн. Найруулагч гандш. Тий найруулагч. Бас мундаг үнэтэй олон жил спортын төлөө явлаа. UBS-д ган болд байсан. Бүх тайлбарлагч найз маань. Тэр хоёр руу ирээд за нөө бэлдсэн дуугаа одоо тавина штэ гэсэн. Тавиал тэгээ шууд хийх болсон штэ. Тэр дуу. Тэгсэн. Тэгэл өсгөөгаа ч гэсэн баярлаа. Яа, шууд хийт болж шүү те гэх. Тэгээ ахыгаа бас нэг тэргээр нэг багч гисэн баярлуулсан болов гэж боддгийг. Тэгээд бас яг ингээд ахтаа зориулсан гэхгүйгээр яг дууныхаа төгсөл дээр энэ хорвоогийн бүх сайхан ахтарт зориулав гэдэг. Тэгсэн. Монголын ард түмэн бол бөхчүүдтэй хизэнээс хайртай байдаг. Яагаад хайртай байдгийм бэ гэхлээр бас олон бас юм нөлөөлт юм байна л да. За нэгдүгээр гэх юм бол энэ одоо нутаг усанд нь зуд дурхан боллоо, мал нь таргалаагүй тий. Тэгээ ардууд идэх хоол муутай ингээ байж хад бүхийн гэр хоолтой гэсэн үг гарсан байдаг. Яг өгөхлөр тэр хушуу ноён одоо тэр дан шиг наадамд барилгахад хушууныхан бүхийг л авч очиж штэ. Тэгэхээр зэрэг аль нөгөө сайхан зунтай намартай байсан газраас тарган мал сайн хүчтэй мал авчирч бүхийнхэн гэрийг хоолтой байлгадаг байсан баг. Тэгэхээр бүх хоолтой байхаар хажуу хамт буусан айлууд нь хоолтой байдаг байсан баг.
бүх хүн бол одоо олон хүн тижээгээ явж штэ. За тэгээд бүх хүн одоо хушуунаасаа одоо шагнал одоо амьдралдаа хэрэгтэй тусдаа юм авч хэрэгэлдэг. Тэгэхээр хүн бүл хүч цөөтэй айлд бол одоо ажлыг хийгээд өгдөг хүчний төлөө модныхын ажлыг тий аль одоо хүнд хүчээр ажлыг нь одоо хашаас харуулж барих юм уу энэ ажлуудыг нь бөхчүүд тусалж ирсэн юм байна. Тэр үеэсээ бөхчүүдийн нэр хүнд их өндөр байсан юм байна. За тэгээд бөхчүүд чинь бүх гэхэлэр заавал шавь сургалтаар за тэгээд уламжлагдж ирсэн энэ өв соёлоор явсан. Тэгэхээр одоо өөрөөсөө өндөр дээд цолтой бөхчүүдийг хүндэлдэг. Ахмад настай бөхчүүдийг хүндэлдэг. Тэгээ энэ бөхчүүдээс сайхан үг авдаг, ерөөл авдаг, ахаад мэх заалгаж сурдаг ийм байсан юм байна. Одооны үеийн бөхчүүд бол нэг даваа илүү давна гэсэн бодолтой бүх хүмүүсийг одоо өрсөлдөгчөө гэд хардаг болсон юм байна. Тэгэхээр ах зах хүмүүс, өндөр дээд цолтой хүмүүс бол өрсөлдөгч нь биш ээ. Эдгээр бол бүгдээрээ багш нь гэж хардаг байх ёстой гэж би боддог. Би өөрөө тэгж өссөн. За та бол бас адилхан тэгж өссөн. Одоо энэ цагийн бөхчүүдтэй хандаж бас битээр бас уриалж хэлэх ёстой. Бүхий өв соёлыг бид нар бөхчүүд бол өв түгээгч уламжлуулагч хүмүүс. Тэгэхээр энэ бүхийнхаа энэ үндэснийхаа энэ өв соёлыг бид нар дараагийнхан үедээ бүтнээр нь авч хадгалж ингэж үлдээх ёстой. Тэгэхээр янз бүрийн муухай зам битээ гаргаараа хор шараа дэвжэн дээр битээ үзүүлээрээ тийм ээ. За одоо тэгээд юу гэж хэлмээр байна энэ залуучуудтай хандаж. Одоо барилж байгаа залуучуудтай бүх болох гэж байгаа сонирхож хичээлж байгаа залуучуудтай хандаж юу гэж хэлмээр байна. За яг тэгээд бөхчүүд дүүнэртэй хандж хэлгээд ер нь зөв бол зөөлөн зам буулан гэдэг шиг ер нь хүн байх те хүн байх талаасаа л их зөв байвал тэр хүн байх тал дээр чинь тэгээд бүхийн дэг жаяг ёс дүрм ах цахаа хүндлэх гэдэг юм бүх юм тэр хүн байх утганд дотор ороод ирнэ л дээ. Тэгэхээр эхлээд бүх болохоосоо илүү өөрөө сайхан хүн болж төлөвшөж авах нь зөв юм уу гэж хараадах. Тэгэхээр одоо энэ за яг уу техник технологи их хөгжснөөр залуучууд их юм үзэж харж сонсдог болж гэхдээ дээд ах нарынхаа үгийг ахмад бөхчүүдийнхээ үгийг сонсож тэд нар ямар сайхан хүмүүс байсан юм бэ? Нэг ингэдэг байжээ, тэгдэг байжээ, тий? Ингэж уучладаг байжээ, ингэж өршөөдөг байжээ, ингэ сайхан дахин юугаа өгж авалцдаг байжээ. Сайхан хууч яриа хөөрдөг байжээ. Одоо ер нь залуучууд хоорондоо чивтэр шингээд сайхан хуучилж найзалж гин үү? Хуучлахлуу да. Найзалж байна уу? Айгүй хажуудах найзаа ингээл хардаал энэ тойп өсчлаа шүү. Энэ амар болчлоо гэдэг нэг тийм нэг сүүлийн залуучууд дунд би энэ багш нар дундаас хараад байгаа. Манай Надях бах гавьяа төгш. Өсгөрөөдөө харцах энэ багш нар дотор бас үлгэр жишээ аваад явахаар сайхан багш нар байна. Тэгээ шавнараа сайхан сургаж гин шав яг хөтөлбөр гэдгийг бас яг зөв талаас нь ойлгуул зөв талаас нь зааж зөвлөж өгдөг сайхан багш нар байгаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээс энэ ирээдүйн залуучууд маань сайн барилдаж болно. Гол нь бид нар энэ Монгол бүх гэдэг энэ том соёлыг зөв тээж яваад цааш нь зөв өвлүүлж үлдээх ёстой. Энэ том соёлын төрөнд манай залуучууд энийг Монгол дархлаа гэдэг байгаа шүү дээ бас тийм ээ. Тэг ойлгох ёстой болчиход байна. Яг энэ цаг үед энэ нийгэм ингэж хурдцтай өөрчлөгдөж байгаа энэ үед тий. Тэгэхээр бас үндэсний бүхий холбооноос энэ сургалтуудыг одоо би яг ингээд биеийн тэмдэг спортын хороо хариуцаад нэг дүүргийн 250 мянга гаруй иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээний байгууллагын хувьд ер нь манай ажилтаа албаагч мэрэгчлэнгүүд соёлтой соёлыг
эрхэмлэн, дэг жаягийг эрхэмлэн, спортлог байна. Спортын чинг хандлагыг хамгийн түрүүнд тавина. Хүн талаасаа хүнтэй харьцна гэдэг юм ойлгуулад байнга сургалт сурчлагаа явуулчихдаг. Тэгэхээр манай бүхий холбооноос ер нь аймгийн цолтонгуудыг цол цолоор ингэ суулгаж байгаа. Нэг өдрийн хөөргөндөө сайхан бүгдийг цуглуулад Зөв сайхан хүмүүстэй зөв сайхан уулзалт хийлгээд үлгэр жишээ авахаар бүхчүүдээр лекцүүлээ. тий илтгэл тавиулаад уншуулад би нэг сүрэн жуугаан билүү нэг юун дээр лекцэн дээр илтгэл дээр нэг очиж суусан юм аа. За. Тэр хүмүүсийн юмыг үгийг сонсохоор яг тэндээс л хүний оюун ухаан бэлэг одоо юу гэдгийг гой монгол хүнээр хүн гэж өөрөө бахархах Би Монгол тийм шүү гэдэг тий. төрүүлдэг юм бэл. Тэр яг хэл уран зохиолын тийм сайхан том яруу найрагч тийм хүмүүс ч юм бол хүнд улстай. Үнэхээр гоё юм ярьж чаддаг, ойлгуулж чаддаг. Уран үгээр тийм ээ. Тий. Тэгэхээр бүхий холбооноос бас тэр залуучуудад заавал бүхий юм биш. Ааны явж байгаа. Нийгмийн салбарын том одууд том үлгэр жишээ авахар сайхан буурлууд одоо зөндөө байна. Энэ буурлуудаар сайхан залуу хүчүүдэд Монгол үндэсний бүх Монгол улсын тий энэ дархлаа болж байгаа энэ ондоошлын тухай энийг цааш нь яаж бид нар хүлээж аваад яаж цааш нь үргэлжлүүлж дараагийнхаа бүхчүүдэд хүлээлгэж өгж ин уламжлалаа авч явах юм бэ гэдгийг юу юмар хэдэн сайхан лекц жилд нэг ер нь хүн хэлхээс нааш тийм юм дутаад байгаа. тэг хүнд хэлхээс нааш Тэгээ ментал хүндлэл шиг бүх юмыг одоо энэ нийгэмд зааж өгж энэ нийгмийг бид нар нэг яг үндэсний бөхөөрөө авч гарахгүй бол одоо ингээд тэгээд энэ заалтруудын дундуур хүүхдүүдийг ингээ харахад бас эвгүүл зан характер маш их гараад яг унтчаад одоо на камер шүүдэг болцсон чинь яг гарцаагүй 100% унтчаад босчрээд камераар зогсчдөг. Тийм бүх хүн ч өөрийгөө унтсан гэдгийг мэдчихээн мэднэ. Энэ Монголынхаа үндэсний өв соёлыг шин залуучууд маань сайхан зөв авч яваасаа. Үндэсний бөхөр олон сайхан залуучууд хичээлээсээ. Тэ. Тэгээд хамгийн гол нь тэр дотроо залуучууд маань бас зөв хүн байгаасаа сурч боловсрох хэрэгтэй. Тэгээд маш их зөв явах хэрэгтэй. Одоо бол бас үндэсний бүхэн клубүүд маш олон болсон. Тэ. Аймагуд бүгдээрээ бүхийн дивжээтэй зундаа сайхан бүхийгөө галыг аваад нэгдээд гарчдаг болсон. Тэгэхээр одооны энэ залуучуудаас дараагийн залуучууд маань үлгэрлэл авч үндэсний бүхэд дурлаж үндэсний бөхөө өв соёлоо гэж тээж орж ирэх учраас одооны энэ барилж байгаа бүхчүүд маань сайхан нэв түнжинтэй дэг жаягтай биенээ хайрлж хүндлээ. Биенээ сайхан хайрлж хүндэлдэг, биентэйгээ ойр дотн байдаг. Одоо байгуулгаар бол хамт олонч гэдэг шиг тий. Сайхан нэгнтэйгээ эв түнжинтэй. Тэгээ нэг дахмаа өгөөд авчдаг, унж босч сурдаг. Цаг хугацаа бол эргэж хам нөхөгдгөө ганц зүйл цаг хугацаа. Тэ. Тэгэхээр нөө их спортод ер нь хэрвээ гэж байдгүй. Тэрийг бол одоо бид хоёр туулаад гарчлаа шүү. Туулаад гарцсан тий. Тэгэхээр одоо дээрээс харж штэ. Тэгэхээр одоо тийм тэр дүүнраа бас спортод хэрвээ гэж байдгүй маа. Тэгэхээр одоо хичээцгээ тий. Сайхан бэлтгэл сургуультаа тогтмол хий. Ах нарынхаа, багш нарынхаа хэлсэн үгийг сайхан хүндэлж, сонсож ав. Ахмад настан дээд цолтой бүхчүүдээ сайхан хүндэлж яв. Энэгээрэл бид нар энэ нийгмийн салбар, энэ том амьдрал донд Монголын өв тээгч гэдгээрээ үндэсний бүх барилдаг, үндэсний цолтой бүхчүүд гэдгээрээ
бид нар нэг ялгарч үлдэнэ. Тэгээ уяачд бол ойлгомжтой морио юм. Тэр олон мянган уяачд бас өөрсдөө гэсэн дэг жаяг уламжлаа өөрсдөө бас тэгээд аваа явж байгаа. Харваачд маань муу адил. Тэгэхээр бас бөхчүүд бол яг өөрсдөд оногдсон уламжилж ирсэн энэ сайхан өв соёлыг маш сайхан бодож зөв үлгэрлэж авч явах хэрэгтэй. Яг одоогийн нийгэмд тий. Ухаан орсон цагаасаа эхлээд одоо бүхийн тогоонд л битээр өслөө. Ингээд одоо тэгээд олон шавнар бэлдлээ. Энэ жилийн наадмыг ер нь юу гэж бодож байна? Одоо бүхийн өнгийг бол ер нь таньдаг болчихдог штэ. Энд дээр та юу гэж бодож байна? Бас одоо нэг мэддгийн юм шиг нэг сайхан хэлээч. Хин төлөвлөх үү? Эм үзүрлэх үү? нөгөө Бат Эрдэнэ аврагын үед за 2 эрдэнэ л үлдэндээ гэдэг үгс гэж байгаа шүү дээ тий. Тий? 10 жил бол. Тэгээд одоо тэрний дараа 6 залуу зан үлдэндээ л гэж энэ 6 дотроос л улсын бүхийн төрөө тодорно гэж ярьдаг үе байж байгаа тий. Одоо энэ үе дээр одоо юу гэх юм байгаа бас Монгол бүхэн маань өсрөнгөө бас их гоё Жиг төгжөөд. жиг төгсчлөө. Тэгэхээр Өсөлтөө ихтэй болчихлоо. өстөө тэр уусаа өстөө нэг нүдээр гүйцэж харах аргагүй уран хувц барилдаанууд Тий? дүүнер маань гаргаж штт. Тий. Тэгэл тэр дотроос одоо ер нь хуучуул ярьдаг штт. Тэр төрүүлэг бүхийн хямар од гэдэг тэр хүний төвзөн гэлтгийн орой дээр ингээл босоо зогсож идэг гэсэн гэж. Тэр төрүүлэх бүхэл тэр өдөр уусаа юу ч ундгууд юу ч дийлдэггүй. Тийм мундаг хямартай бүх юм нь ингэж зогцолж тийм ээ. Хил ам хэрүүл тэмцэл сайн сайхан ард түмний наашаа харсан сэтгэл ард түмний сайхан өрөөл өстө бүх юм тэнцчээж тэр бүх тэр өдөр юу ч ундгууд юу ч дийлдэггүй гэж. Тэгэхээр одоо энэ олон залуучууд одоо нэр үнэхээр алийг гэж хэлэхэд үнэхээр хамгийн гол нь Би одоо дараагийн нэвтрүүлгүүдээр оролцож болгоноос асуунд. Мэддгийн юм шиг нэг таачгаа. за За Батэр харсан энэ жилийн наадмын өнгийг юу гэж тааж байна? Хин төрүүл, хин үзүүрэл, хин шүүгэн дөрөв төлөх үү? за ер нь дээшээ гарцсан цолтой залуучууд олон болчихлоо. Тий. Манай хоёр шавьч бас тэдний тоонд би нэг шаваа одоо их тэлчээр болохгүй л байлгүй. Очих бах. Тий. Их шүүгрөө очих бах. Очих бах. Аль нэг нь ойлоо юу? Аль нэг нь очих бах. За. Хоёулаач тэр өдөр тийм одтой хэмэртэй байж чадвал очих л байх л та. За. Тэгээ энэ олон сайхан аавын хүүхдүүд Хин төрүүлнэ гэж бодож байна. Аа. Хин төрүүлнэ гэж бодож байна. Хангаа Орхонбаяр энэ хоёр тун юм шүү. За энэ хоёр дөрөв үзүр төлднэ гэж таалаа. Тэгээ дээр нь одоо би сүхтэйгээ оруулмаар байна. За. Батмагна начин тэр өдөр нь би энэ хөнгөн үнэхээр өстой юм Бэлтгэлэн тааруул. юм тэгшэрдэг юм бол Батмагна ороод ирнэ. Юу нэвгүй юм байна. Одоо тааж хэлдэг. Яаж мэд тавшаалж мэддэг тарлан баг гэдэг лөө тэр шиг таагч одоо үнэхээр хэцүү. Тийм баха. Тэр Бат Эрдэнэ аврагын үед харин юм сайхан таавар маавар явдаг гэсэн л олон хүн таах байсан баг тий. Ойлгомжтой? Ойлгомжтой. Хоёр эрдэнэ. Тий. Дээр нь балжаа аврах. Тий. Тэгээд дээр нь нэг. Тэгээд одоо энэ сайхан үндэсний бүхийг залуучууд маань энэ гоё төвшөнд ирцэн. Үзэгчд бас овоо сайхан болоод эхэлж шүү тий. Үзэгчд маань бүхэн өргөө маань дүүрээд ирлээ. Шинэ залуу тэргүүнтэй боллоо. Тэргүүн маань ч гэсэн бас бүхэн өргөөгөө сайхан засвар шинж. Магалжив зам бид нар яг нэг үеийнхэн тэглэгээ хүн нэг яг л хамаг оны байна. начингууд. Тий. Манай баяр жавхлан дуунчсан. Баяр жавхланд удсан. Тий. Хоёлаа начин болоо баяр жавхланд. Тий.
Би Бүрэнбаатартай тоноод Бүрэнбаатар. Чи хинтээ Балуу бат хоёрд начинтай тоноод. Тэг 2 амдаа тоноод. Тэгсэн. Чивтэр за одоо хувьсгалын наадам дууссан шүү. Хувийн наадам эхэлсэн гэл 6-гийн даваанд. Тэг яг 6-гийн даваад гарахыгаа өмнө гар дээрээ тавил хоёлаа яг ингэх гэжсэн чи Падны цэгаа. явхаа ирсэн ээ. Тэг. Бүш би бас ингээл да гэд. Тэгсэн. Тэгээ гуруулаа за гуруулаа сайхан давна шүү гэл гараал. Тэгээд яг гуруулаа тавьсан. 6-д авцсан тий. Чивтэр дээр өөр магалж ирсэн бол Бас Жавхаг яах юм? Тэ? Давчгч байсан юм лөө. Жавхаг бас хайж яваад унсан баг. Тэ. Барь сонгосон байж байгаа мордуулаа унсан. Тий, барь сонгуулаа. Чи ардаа гаргацсан байж байгаа унсан. Тий. Давсан. 6-гийн даваач бас. Би чи нэг ингэж татсан тал руу эсрэг зүхтаах гэсэн юу дагуу зүхтаах гэснээр эсрэг ирэхчингүүд энэ тал дээр халиа гараад ирчихгүй. Тэгэл 5-ын даваанд буурал аваргууд барилж исэн. Тэгэхээр сайхан эртээ барилдыг гараад гүүхлээр араас нь яг намб заагаад ингээд зөөлөн гүүх болдог. За 6-гийн даваанд бол залуучууд үлдсэн. Тэндээс тэр талбар тэр тугруу гүүх. За 7-гийн даваанд хоёлаа барилж үзлээ. 7-гийн даваа руу бол зүгээр уралддаг тийм ээ. Тэр бол үнэхээр гой санагддаг. Цагийн эзэлсэн их аврагтайгаа бас нэг бүхрийн тоонд орсныг нэг зодог шууданд хурж үтсэ багийн аврагт. Тэглэн улсын наадмаар үлээ. Тэ намайг 7-д авч. Тэ цагийн эзэлсэн их аврагынхаа зодог шуудагнаас атгаж үзлээ, барилдаж бас нэг 5-10 минут тэр их хүнтэй цулгааж үзлээ. Тэгээд бас сайхан тэгээд ер нь бүх болох их сайхан. Тий. Одоо тэгээд би энэ залуучуудад юу хэлэх гээд энэ бас нэвтрүүлэгт оролцож байгаа. Энэ нийгмийг даван туулахад эрх хүнд бол нэгдүгээр цэрэгт явах, хатуужил суух, хоёрдугаарт спортын ямар нэгэн төрлөөр хичээл хэрэгтэй болж байна. Эр хүн болох судгаар нь. Эр хүн болох хэрэгтэй одоо ер нь. Тий. Тэр компьютерны ард суугаад улс орон хөгжиж болно. Тэрний хажуугаар бас нэг эр зэрэг гэдэг шиг эх орноо хамгаалах гэдэг шиг бие бэлдраа хөгжүүлэх зоригтой, эрүүл байх хэрэгтэй. Бие бэлдраа хөгжүүлсэн эрүүл ирчүүд хэрэгтэй биш шүү дээ. Яг зөв. Одоо тэгээд дан ноо цагаан захтнууд гэж бид нар цагаан захтнууд тий энэ нэмэргүй наадахтай ч юу ярьдгийг. Гэ тэрийг нэг татаад юмд оруулчих тахтаа чи ирэхгүй. Хогийн хөдөөний эр хүн талаас нь бид нар тэгж хардаг байсан. Хөдөө олоо төрж өссөн залуучууд ер нь амьдрал нуурах сүгэрх нь баг. Харин тий. Тэр байгалийн эрчим авсан. Тэ? Нарны эрчим авсан. Байгалийн зөн авсан. Тий. Ийм хүмүүс байгаа даа. Тэгээ мадын хажууд өссөн тий. Цагаан эдэгээ идэд эрүүл аргаад өссөн. Тий. Тэгэхээр одоо хүүхдүүдийг бол агаарт гаргаж явах хэрэгтэй гэсэн үг. Тэр Z generation үеийнхэн гарч ирж байгаа л гэдэг. Энэ үеийнхэн дотор бид нар үр хөвгтэй яг монголоор нь авч үлдэх хэрэгтэй байна. Монголыг монголоор нь авч үлдэх хэрэгтэй. Монголоор нь авч үлдэхийн тулд бид нар үр хөвгөд ачцээ юу гэдгийг ер нь ирэл юм гарвал би одоо морь унуулаад хөдөө явуулаад эр зэргийн албанд нь явуулаа. Сая Батэрд нь танай хүү яваад сургуулийнхаа чөлөө аваа яваад ирсэн үү? Сургуулаас дундуур нь ан сурдаг хүн чи 2 дугаар курстэй чөлөө аваад тий их сургуулаас тэгэж эр хүн талаас нь бид нар ер нь бэлдэж тэгээд энэ тэр тусмаа бас энэ үндэсний бөхөөрөө үр хөвгтүүдэд чадсан чадаагүй барилдуулах хэрэгтэй юм. Чадсан чадаагүй морь унуулах хэрэгтэй. Унад сурна гэдэг чинь ухаан байна шүү дээ. Тий. Амьдрал амархан нугараад байхгүй болно. Тэгэхээр энэ залуучуудыгаа энэ хүүхдүүдээ энэ нийгмийг бас ер нь улс орон хөгжиж болно. Хөгжлийн хажуугаар энэ сайхан ирчүүд, сайхан монгол ирчүүд гэдэг статус маань, энэ сайхан монгол ирчүүд маань сайхан олноороо шалгараад үлдээсэн. Зүйтэй. Бүгдээрээ тэр офисын ажилт юм биш. Зүйтэй. Бүгдээрээ компьютерийн ард суудаг биш. Тэ. Эх орныхоо өнцөг болон бүрт мал хариулдаг. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй. Тий, малаа хариулцдаг. Малчд чинь тэгээд Монголын бас
их орончд биш үү? Их орончд. Газар нутгаа хариулаад, малаа хариулна, газар нутгаа хариуцаад явж идэг. Тэр зуслан энэ өвлжөө, тэр аварчаа, тэр намарчаа гэдэг. Ингээ сайхан Монгол их орно бүрэн бүтэн эзэмшээ явж идэг. Нүүдлийнхаа соёл иргэншил өвлөөд. Тэгэхээр бас сайхан Монгол ирчүүд маань арай цөөрхөд дохтой. Бүгдээрээ нэг англи хэл хагас дутуу сурчаад гадна дотны соёл яриад унах өвдөө тий. Гадаадд тэгээд нэг бодлын хөдөлмөр эрхлээл ингээд явах ш. Их орноо хөгжүүлээсэ Монголд одоо гадаадд байгаа монголчууд маань ирээсэ. Энэ таатай нөхцөлийг сайхан бүрдүүлээд өгөөсэй. Тэд нар ирнэ. Одоо тэд нар ирэх цаг болсон байхгүй. Одоо эхнээсээ ирэхсэ. 10 жил байхад хангал яг зөв. Гадаадд байгаа монголчууд яагаад бүх барилдуулаад яагаад тэр шагаа харваа. Тий. Энд чинь одоо их орноо санаад яагаад яс усныхан боломж нь сэрээд шүү дээ. Монгол хүн гэдэг нь сэрээд байгаа юм. Гэхдээ очиод баг сар болсон хүн Монголоо санаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь 5-10 жил болцсон хүмүүс 93 наадмаа хийж тэр чинь гар шагаагаа харуулж үндэсний бөхөө барилдуулахгүй бол өөр өстой буцаа сармгч юм. Сараа их сайхан өргөн тэмдэглэдэм байна лээ. Наадмаа их сайхан өргөн тэмдэглэдэм байна лээ. Сайхан цалин мөнгөтэй хүний нутагт сайхан амьдраад байгаа юм шиг харагдаад байгаа хэрнээ. Өвөл өмчлөл нутаг орноосоо хол байгаа хүмүүс чинь гэр орноосоо эхлээ мартаад баг эхэлж байгаа хүмүүс чинь тэгээд буцаад нөө сарамчин лугаад болж байгаа юм шиг шүү дээ. Яг л би тэгж хэлж байна. Яс цусныхан боломж нь сэрээд тэрөөсөө би Монгол хүн шүү гэдэг нь л хүний нутагт байх тусмаа илүү сэрж байгаа. Тий. Гэхдээ Монголд байгаа бид нар 7 сарын 10, 11, 12 ингээл нэг Монголын 93 наадмаа үзэхээр яаж сайхан огшдог вүлээ. Тэгэхэд тэр хүний нутагт байгаа хүмүүс нэг жилд нэг бөхөө барилдуулаад гар шагаа наадмыгээ хэдүүлээ бууз хуушураа ингээд тойруулж тавиад нэг хэдий хүний нутагч гэсэн тэгэхэд бол нартай хурдаа наадам боллоо гэж ярьдаг. Нартай хурдаа наадам боллоо гэж ярьдаг. Тэгсэн чинь ямар учиртай вэ гэхээр хүн болгон наадмаар гой дээл хувцаа хамгийн ганган сайхан хувцаа өмсдөг юм байна. Тэгээд гой дуулж хуурд наадмын талбай дээр. Тэгэхээр бороо орчдөг. Тий. Энэ уулын хангаан баярлж идэг. Тий. Тэгээд нартай хуллаа наадам цугулж сайхан. Олон жилийн наадмаар бороо орлоо. Тий. Тэгсэн чинь гадаадад бас монголчууд наадмаа хийсэн чинь бороо орж игнэ. Тий. Энд чинь тэгэхээр монгол хүн энэ шүтэж ирсэн нэг хэлбэр энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Сэтгэлээсээ л баярлах юм бол дээд заяан төрсних. Миний онцгой чи яг ихний зочин болж ирлээ шүү дээ. Гарч тий. Зүгээр ажиллаж явж байгаа доо. Найз нь чамайг яагаад энэ нэвтрүүлэгт өөрөх болсон гэхээр ингээд их том аваргын доор дүүн болоод ингээд төрсөн чинь бас дарагддаг. Тэ? Анхаарлын төвд бол ахад ороод байхаас биш Батбаяр юу гэж бодож ийн гэж ер нь хүн асуудаггүй баг. Батбаяр гэдэг хүн ямар хүн юм бол Батбаяр гэдэг хүн юу бодож явдгийг бол гэдгийг л би асуух гэж хүмүүс таниулах гэж л урлаа. Багтагаа явж байгаа сайхан шүү дээ. Ах маань ороод явна. Би гараас нь залгаал явна. За харин ахгүйгээр бол тэгэл би урд нь ороод тэгэл игч нар араас дагах маягтай. Тэгээ тэр том сайхан хангар ахтай байна гэдэг бас л ховорхон тохиолдол. Танай ихснэр бас том шүү. Би нэгдүгээр эмнэлэгт би нараа шиг таньдаггүй байсан байхгүй. Тэгэхээр нэгдүгээр эмнэлгийн шатаар би дээшээ өгч явж байгаа нэг ингээд харсан чинь тэр дээр нэг эмэгтэй хүн зогсчихсэн. Тэгэл хажуугаар ингээд шатаар шат дуусахад би өндөр болоод ингээд явна шүү дээ. Тэгсэн чинь шат дуусчаад байдаг. Би ламхан байгаад байдаг. Хин ямар хүн бэ гэж харсан чинь нараа ихч. Нараа ихч өндөр хэд юм бэ? 97 8 байхаа. Өсгөө хахаас яг ойролцоох гэж. Яг л ойролцоох шүү. Би бүр шат дуусаад байдаг. Би өндөр болдгоо. Тэ бүр гайгаад ингээ харсан чинь. Яг л танахны царайтай л байсан. Би хамгийн том ихчийн сургууль дээр очиод за наран төвийн өгчтэй уулзъя гэсэн чи. Хоёр наран төвөө байдаг юм шиг байна. За. Ямар наран төвөө л гэж. Тэгэхээр таагаал өндөр. Тэгсэн чи харин манайч гүгээр. Igen яхад. Гэртээ хамгийн намхан л да. Тэгээ сургууль дээр өндөр. Тэгээ шүү дээ.
Манай их нар ч бүгдээрээ сайхан өндөр. Танаа аав ээжтэй тэгээд заад туулганд намайг барьж аваад үнстэй хөрхөн сайхан байдаг. Онжоосоо бас юм асууя. Тэгээд за үндэсний бөхөр сайхан барилдлаа. Усын том цол авлаа. За тэгээд дахиад морь уйлаа хэдэн жил. За мөсний шагаа гэж шагаа харуулж байгаа харагдъя. Ахаад шагаа харуулж гин үү? Харуулж. Хэр мэрэгэн онж гин. За ах 3 сум тавьсан. Эхний 2 нь ер нь дутуудсан. 3 дахь дээр бол яг авсан шүү. Ерөөсө 3 харуул. Тий. Тэгээ намайг маш ирээд Тэр шагаа харуул ч бас их төвчээр бас их сууд урд юм шиг байгаа. Тэр нэг сайхан төвлөрд сурдаг. төвлөрч ирсэн юм байна тий. Зөв. Одоо жоохон стресс ингээл жоохон ажил оволцоод ингээд манайхад доороо би тэр спортоор дээр бас би чи өв тээгч хүн. Тэр гар шагааныхаа ноён домб гээд Баянгол дүүргийн иргэд очиж чөлөөтэй хичээлдэг том клуб байв идэрсэн. Зүйтэй. Тэр нэг ороод хаяа харуун. Тэгээд 5 минут харавчаагараад ирэхэд мөсний шагаа хаана яа тий? За мөсний шагааг бол би бүр энэ жил дунд голынхаа өмсийг засаад. Дунд голын мөсийг хаахан засах уу? Тэр нарны ороод явахт. За. Тий. Тэгээд Баянгол дүүргийнхаа бас иргэдийн дунд одоо Монголын мөсөн шагаа харваа үндэсний холбоо гэж. За. Холбооныхонтой хамтраад. За. Сайхан хийлээ. Манайх ер нь сүүлийн 4 жил тогтмол мөсөн шагаа харваагаа хийдэг уламжлалтай. Уламжлал тогтцсон. Тэр. Тэгээ гар шагаагаа засаг даргын нэрэмжт болгож жил болгон том тойром хийж ийн бүр. За. Үндэсний бөхөөрөө хүүхдүүдэд барилдуулчин үндэсний бөхөө бас сурчлахын тулд биеийн тамирын багш нарын дунд барилдаан зохиож шүү дээ. Багш нарын дунд. Тэр. Бас за тэгээ морь уйлаа. Одоо бас нэлээд хэдэн жил морь уучлаа шүү дээ. Морь уяа хэрэг хүн байна да. Одоо айраг түр олныг авбуу. тий баг багтаа Адуу мал чи хаа байна. тий баг багтаа нутгийнхаа ах нарыг дагаад нэг ганц хусран даагмаг гарвал нөгөөтхөө тэр үед ямар удам өгшил гэж би мэдхгүй ш. Хосрон гаал үйч. Хусран сүйтэл бол барьж байгаа ш. За. Сүйтэй даагмаас хоцордгүй ингээл. Тэгэл нэг хажууд одоо энэ дааган даштай байгаа гэд одоо энэ хүүхдүүд нь морь сайн ууж байгаа манай найз бизэг яав. Айл. Тэднэр даага сайхан нэмж аваад ийшээ гараад цогхоор нь хурдхан нэмж аваад нэг дүүгээ мордуулж араас нь яваад тэгэж дагаж мар үйдэг. Тэднийхийг уусаа ингээл дурандаа суучна. За яах шээ. Тий. За даага уяа тойруулж шүү гээл. Уяа тойруулаад. За даага тэгж шүү. Бараг шээлэх баалгахын харж дагаж тэгэж их моринд оруулж исэн. Тэгээд барилдаад уралдаад. Тий, яг Эрдэнэтэд байхдаа моринд дурлж эхэлсэн дээ. За. Одоо энэ Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын ганцар ах маань надад хурдаа адуу бэлгэнд өгөөд. За. Ахад маань өгөөд. За. За тэгэл ер нь морь харигдаал ирэхээрс. Ямар наадамд одоо том. За одоо би ч улсад бол морь тавьсан нэг 20 гаргаад ирж ирсэн. Тэгээ 20-оос татгшуулах шин орж үзээг. За аймаг сум бүс. Аймаг сумандаа бол тэндээ бол дарахаа аврах шиг л болчиход байгаа. Тэгээд харцгийн малгайгаа авч хийснэ нэг морины толгойтой малгай хүмүүсээ баларх юм шиг дээ. Дуу яг шиг бол. Тэгээд аймагтаа бол хөшин сайхан уралдаж байгаа. Тэгээд аймгийнхаа шигшмэлд морь төрүүлгэлээ. Тэгээд аймагтаа бол утсан болгон маань айрагд төрүүлж суманд бол ойлгомжтой айрагд төрүүлж тэгээд улс руу цод авсан уу? Улс руу бол чанга юм билий. Цод авсан уу? Гүх. Аймгийн Одоо улсын харцсан аймгийн юу гарах тий. Яг та авдын гоё юм шүү. Манай дүү энэ жил аймгийн алдартынхаа болцлыг хангаад дүү маань аймгийн алдарт болсон. За төрийн наадмын төрөө ахуултгаа. Баярлалаа гэж. Би нэг морь үйсэн гэснээс нэг сонирхолтой түүхэрч байна. За. Ганцаргах одоо Төмөн шуудын Эрхэн баярх бид нар нэг гал багангаад морь уйлаа. За.
нэг даагмаа лайтайхан байгаад байдаг. Ганцэр гэх унах. За. Тэгээд гуруулаа ярьж суужгаад Эрхмайх за багийн дүү хизээ улсын төв зингэлтэхэд морьтой орох гээд байна чи гэл тэгж. За. Энэ жил орно шүү дээ тэгчтэй би. Бас нэг хэдэн тооны юм уушцаа. За. Тэд нар нэг бормор маань аятайхан, дааг маань аятайхан, бормор маань соёол юм биш. За. Тэр жил нэг 25-аар ирчихдэг л. Тэгээд энэ жил орно штэ хаа гэтгсэн чи. За ах нь бараг л 20 жил морьтой ноцлоо одоо дүүмэн. Морны айргийн тавч чанга юм билээ. Тэгч За. орнох дүүгээ харж байгаа. Тэгээд би аймагт барилдсангүй улсад барилдсангүй улсад уяач ах маань морьтой авч үлдчихэд. За. Өөрөө нэг дүүгээ шаваагаа дэмжигээд аймаг өвчлээ. 12-ны орой морь цоллолоод чагнаа гэрийн гадаа бизэгийн гадаа байхгүй. Бизээ өтер айраг ууцгаацсан гэр үлээрээ очицгаацсан ингээд. Гэлэг жамцын бат хоёрыг ингээд явчлаа. За. Үгүй чи одоо юу вэ гэж гэртгүүгээр орсон чи ганцхан дааг солж ийн ингээ харс чи миний дааг мөн. Тэгсэн чи баяа одод. Би дааг том бодлоо. Хит дааг баяа одод навдэ. За тэр жил бас нэг 200-га дааг яваад 30 дээр тассан гэв. Тэн дээр нь баяа одод. Яг тэрэн дээр нь миний дааг таарад. Тэгвэл сог дагаа заа. Тэр сүүгүү. надад руу орж гаж ахсан орох төстэй байна. Орцсон шүү дээ. Тэгээ орохгүй байсан өөрөө. Тэгээ өөр арангадлага. За. Тэгээд уяач ахыгаа орох гэсэн чи би орохгүй гэд. Яа тэгээ нэг туслах уяач дүү байсан. Гэлэг жамцын бат оруулаад. Тэгээд гэлэг жамцын бат хоёрын монкор зэр дааг гэд. Монкор гэдэг нэрийн телевизийн жигчлөө. За. Одоо тэгээ уралдсан болгондоо юу шүү. Айрагд төрүүлнэ шүү. Тэгээ унд сурсан бүх гэдэг шиг. Тий. Тэгээ тэр би бас бэлгшээдэг. Одоо эдэр залуу авар юу азаргал да. За. Тэгээ нэг улсад бас яадгийн. Улсад тавиагүй тэрнээс шүү. Энэ жил аятайхан өнгөтэй байгаа. Тэгээд энэ жил улсад тавья. Тэгээ ононгой Батбэлгийн нэг хөхөө алдсан. Тий. Тэр чин даагандаа баяа одлоод азаргандаа ус төрүүлсэн байхгүй. Яа. Одоо бол нас нийлээд бол хэдэн жил болчихоо юу? Аль. Миний дааг. Мокор тий. Мокор маань энэ жил шинэ найтай одоо иж хасж байгаа. Эдэл болж байна тий. За. Тэгвэл ерөөл биелэх байж үү те. Тэгээд бас хөхөө алдсан гээ амжилтыг эвдчих юм лүү. Би ч өөрөө өндөр ёндон төрсөн. Тий. Манай найзууд тэгээд барилдахаараа улсын цол авчин. Шав бэлтгэхээр шавнар нь улсын цол авчин. Морь уйхаар морин сайн тавьчин. Чи ч одоо ямар гариг од гариг төрсөн бэ гэдэг. Тэгэхээр би ёндоотой хүний амны бэлгээр бүх юм бүтгий гэл. Тэ амны бэлгээр байна тий. Тэгээ морь урдан байгаа. Одоо тэгээд энийг харавна. Шагаага харавна. Гар шагаага харавна. За мөсөн шагаа бол яг үйлдвэрлэлийн чанартай тэгээд өвөл хаяа нэг харавнаа тэгэхэд. Энэ сайхан юм блэ гар шагаа. Сая бөхчүүдийн харваа болсон шүү дээ, тойрон болсон шүү дээ. Тэн дээр оров. Тэн дээр ороогүй. Өсгөөх төрүүлсэн. Тий, өсгөөгаа төрүүлсэн. Өсгөөгаа ч одоо бас мориноос сур хоёроос нөгөө мөсөн шагааг бол бүр өдөр шөнгөө шүү дээ. Гармгаа юу? Мундаг. Өдөр хөшгөх тэр хоёр чи. Тэр амар том гараар батрах, дасцраах гэдэг. Тэр том амар том гараар зүгээр ингээл ирэмхэд бол зүгээр нөгөө төл зүвш. Пуужин шиг л. Сайхан. Тий. Я сайхан энийг харуун ахмаа сая Америк солонгосоор бас монголчуудын хүсэл дээр сайхан тойроод яваа. За. Тий. Шүдэ төхийн шившээ багт би одоо бас олон жил барилдлаа.
Тэгэхээр яг миний дээдлийн жинд хүнд жинд өсгөөгаа бид тэр чинь хамт байна. Манай багийн дарга, багийн ахлагч. Тэгээ бид тэр чинь хүнд жингийн хоёр болохоор нэг өрөөнд хоёулаа байна. Тэгээ би одоо чиний үүргийг бас тэнд их сайн биелүүлдэг байлаа. Бэлтгэл тараад гарч ирнэ өөрийнхөө хөстэй хувцсыг аврагынхаа хөстэй хувцтай хамт угаагаад тий хатаагаад бэлтгэл ундаас эрэхт нь хуурай хувцсыг нь бэлэн урдан тавиал хоёлаа гадаад явах чинь би тийм л ажлын сайн дүүн. Я би чиний найз юм чи. Би чиний үүргийг гүйцэтгэл явдаг. Найзгаа орлол тий. Тий. Тэгэж бодоод хоёлаа тэгээ яриад явдаг. Тэгээ бид нар шиг татна л та сайхан. Өсгөө аврагтаа ингээ ойрхон байхад ер нь бас багасаа их тийм одны нөгөө хүрээнд орцсон. Өөрөө их том зориг тавьсан. Өөрөө их том зоригтой. Тэрэндээ их маш тууштай. Тий. Тий. Бид нар яг уу тэгэл болцсон юм шиг. Бид нар чи өөрсдөө тийм сүү хүнээсээ л байгаа. Тэгэл найзрах уу. Одоо бид нар чи нөгөө хамаагүй Фернлээ нач. Фернлээ дэрж чинь. За Баян онгорын оноо. Тэгэхээр л за гуй мэндэ. За манай Батөрөв, Цанилэг. Одоо Батбаяр начин Өврангаа. Балуу Батбаяр. Балуу. За дараа Жордон Батбаяр. Аймгийн Арстан. Бид нар чинь тэгэл нэг шоуны мундаг гал байлаа шүү дээ. Сайхан ирчүүдийн амьдралаар сайхан амьдраад ирчүүдийн л амьдрал шүү дээ. Тий. Хамгийн гол нь бид нар тэгээд өөрсдөө сайхан цэргийн мөрдөлтөй хувцас чамд их гой зогтдаг байлаа шүү дээ. Ямар цол хүртлээ байжгаад дэнгийн болов? Тий би чи офицер болоод тэгээд 10 онд хангард явах болоод за. Тэгээд Цэрэндэр чурандаа гээд 0151 дүүрэнгийн манай Аранга цэгэр сум яриад юмс. Цэрэндэр чурандаа да за дүүн ингээд хангард руу Эрдэнэт рүү явахаар боллоо. Одоо ингээд ажиллаа үлээлгэж явах таахт. Уу яах вэ миний хүү тэгэл цэргийн ингээд давхар дуудуулаад явж ихгүй юу гэд. Одоо би тэгээд ирж энд ажил хийхгүйгээс хойш улсын мөнгө уран тар хийж бас нэг хүн цайлан явж байгаа. Нэг залуу бас цайлаа авч ивэл залуу цайлаа авч байгаа гэд. Тэгээд яг өргөдлөө өгөөд Хэдийн цэргийн тэр 306 дугаар ангийн бүхэлчийн спорт хорооны бүх гэл би ч бас хэдэн жил барилдсан. Хэдийн цэргийнхаа нэр дээрээс барилдаад улсын наадамд 2 шив хүрсэн би. Азийн аваргын медаль аваад ингээд сайхан барилдсан. Тэгэл за одоо барилдгаа болидоо гэж ихтэй би очиж уулзсан. Та бүхэндээ одоо баярлж явдаг шүү. Намайг дэмжиж ингэ тусаж байсанд. Одоо бол би энэс илүү амжилт гаргахааргүй болчлоо. Тэгэхээр миний цалин бас нэг өсөж дэвжих нэг залууд өгөөрэй. Ингээ баярлалаа шүү гэж хэлээд. Би ингээд гарч ирсэн. Тэгэхээр чи өвтөрд адилхан юм их үү? Тий. Бүхэн алдар энэ удаагийн нэвтрүүлэг болоод миний одоо анхалж хөтж байгаа энэ нэвтрүүлэг маань сайхан болоод өндөрлөг тийшээ хандж байна. Тэгээд манай нэвтрүүлгийг хүндэтгэж зочноор ирж сайхан ярилцсан Монгол улсын харцаг Батбаяр найздаа маш их ялаалаа. За энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан ТВ-с телевизийн хамт олонд баярлалаа. Тэгээд ер нь Монголынхаа үндэсний бүхийг ариун цэвэр авч сайхан нэр төрийг өндөр дүргэж авч явах хариуцлага биднэрт ч байгаа, бидний дүүнерт ч байгаа. Тэгэхээр одоо сайхан энэ янз бүрийн хил амнаас дүүнер минь хол байцгаагаарай. Өөрийнхөө нэрийг болоод бүхийнхөө нэрийг. Тий. Одоо нэг бүхийн нэр сэвтгэхэд мянган бүхийн нэр сэвтэж байгаатай адилхан тэгээд дүүнер минь бас сайхан амжилтаа бодож болно. Амжилтаа бодохын хажуугаар бүхийнхөө нэр төрийг, энэ бүхийн хамт олонныхоо нэр төрийг, энэ том өв соёлынхоо нэр үндийг цаашдаа ингээд маш сайхан зөв зөвтэйгээр авч явцгаагаарай. Дүүнер минь гэж сайхан захидаа тэгээд Монгол бүхэн маань мянган жил үн мөнхөд оршин тогтнох болтугай. Монголын өв соёл дэлхийд бас танигдаж, дэлхийд гайхагдаж явахын өрөөл өргөё гэж. За, маш их баярлалаа. Энэ
хүндэтгсэн гэдэг Хөвсгөл аймгийн Галт сумын хараад Монгол улсын үнэн зоригт улуун нэмийн харцаг ган зоригийн гав гэдэг миний гарын үсгтээ найс энэ жил нэг юм календар хэвлүүлсэн. Тэгээд мэрэгжлийн зурагчингаар энэ чансаа өндөр шилдэг хүчтэнгүүд гэдэг одоо өнгөрсөн цагаан сараас энэ жилийн цагаан сар хүртэл ингээд 12 хүчтэн байгаа шүү дээ. Тий. Тэгээд 12 хүчтэнгээ бол яатсан тодруулсан байгаа шүү дээ угаасаа бүхний холбоо. Тэгээд тэрийг цолных нь эренбэр одоо тэгээд ингээ Батцуур авраг энэ хангаа авраг. Тэгээ энэ найз нь юм календар одоо цаг тооны бичиг хэвлүүлсэн. Энийг найздаа гардуулаад дурсагчаа. За нэвтрүүлгийг бас хүндгэж ирж бас сэтгэлийнхаа ярилцлагыг хийсэн найздаа бас гэлала. Манай нэвтрүүлэг бүхийн алдар нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөө. Бүхийг шимтэн үзэгч үнэнч фэнүүд одоо та бүхэндээ Монгол бүхийн босоо цагаан хямар өн мөнхөд өрх гэрийг тань үр хүүхдийг тань таныг өөрийг тань ивэж явуултгай гэж өрөөё. Баярлалаа та бүхэндээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая. за баярлалаа.